Улаанбаатар хот хит их хүнтэй боллоо гэж байна те. Үүний нэг томхон шалтгаан нь бол өдөр нутгаас чиглэсэн нүүдэл их байгаа гэж байна. Аха. Хот руу чиглэсэн нүүдлийг хязгаараар зохицуулах хэрэгтэй юу? Эсвэл байжаагүй. Одоо энэ ер нь хот руу чиглэсэн нүүдэл зогсож гин гэж харж байна уу? Улам нэмэгдэх байх гэж харж байна уу? Яг эдл дээр яг нэ байр суурь юу вэ? Маш айгүй харьцангуй болтохгүй хүн одоо Улаанбаатар хотын хүн ам их байна гэж хэлвэл одоо би яг тоглолт талаас харж хэлэх юм бол үгүй хүн ам их биш. Одоо нөгөө түрүүн нөгөө ярьжсэн шүү дээ те хүн амын юу хотын юу яаж бод нэгтрчлаар л ер нь голцоо бодож байгаа шүү дээ. 1 км метр квадратад хичнээн хүн ногдох юм бэ. Тэгээ маах чи хотынх чинь юу вэ 300 хэд байна уу км квадратад. Тэгэхээр чи бодлоо дэлхийн хамгийн их нэгтршилтай хот те Манила 40 мянган хүн баг шүү дээ. 1 км квадратад. Зүгээр ингээ харьцуулах юм бол энэ хүн ам бол тухайн байгаа энэ газар нутаг хэмжээндээ юу ч биш байгаа шүү дээ. Игцэн гэж зүгээр бид нар мэдээж яагаад ингэ гэхээр нөгөө нэг хот дотроо дид үтцийнх нь юу хүртээмж бага учраас л одоо энэ хотын захаар амьдарч байгаа бүх хэрэг соёл нөгөө нийгмийн үйлчлэгээ бүх юмыг авчил бүгд рүү орж ирдэг бүгд гардаг энэ нөгөө урсгал төлөвлөлтийн нөгөө шийдэлтэй л байгаа шүү дээ. Тэгээ манай угаасаа Улаанбаатар нөгөө 2020 ерөнхийдөө ч угаасаа үндсэн зарчим төлөрлөгийг сааруулах нөгөө дид төвүүдийг байгуулна те үйлчлэгээг ингэж хүртээмжтэй болгоно гэсэн үндсэн шийдэлтэй шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ бол харьцангуй бол хотын хүн ам их үү гэвэл үгүй ээ тэр их биш. Энэ бол манай дид үтсийн хүртээмж төлөвлөлтийн бүтээн байгуулалтын газар олголтын сайн хийж чадаагүй л асуудлууд байгаа байхгүй. Улаанбаатарын тулгамдж байгаа асуудал бол за 1-р номер нь магадгүй ярьж утаа тий. Хотын утааг бууруулах тал янз бүрийн төлөвлөлт арга хэмжээ авч байна. Яг хот төлөвлөгч хот байгуулагч хүний нүдээр гэх юм уу харахад хотын утааг хэрхэн багасгах арилах одоогийн хийгээд байгаа арга хэмжээ зүг байна уу буруу байна уу? Буруу бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж харж байна? Харин тийм ээ үнэхээр одоо утаа шүү дээ хамгийн тэгэхээр эн чинь мэдээж ингээл нэг хурдан шийдэх асуудал шүү дээ. Тэгээ яалтчгүй эн чинь нөгөө түрүү нэг өмнө асуусан нөгөө хот руу нүүдэл хүний ирж байгаа юутай угаасаа шууд холбоотой байгаа тий. Тэгэхээр өмнөх нөгөө асуултанд эргүүл хариулах төвлөрөл юу хот руу ирэх нөгөө механик өсөлт юу би харин сүүлийн үед харьцангуй бас доктортой байгаа болов уу гэж бодож байгаа. Энийг сааруулах, багасгах ганц л юм хөдөө орон нутгаал хөгжүүлэх. Тэнд ажлын байр бий олгох, амьдрал хүчнээ сайжруулах. Тэгжээж л энэ хот руу ирэх нүүдэл багасна. Тэгэх юм бол одоо яг өнөөдрийн нөгөө утааны юу мэдээж тодорхой хэмжээгээр багасна. Ерөөсөн чи яалтчгүй яг хот руу ирж байгаа хүний нүүдэлтэй холбоотой байгаа. Шинэ хүмүүс нүүж ирээл одоо гэрэл нөгөө юм уламт хэлээл тийм ээ. Зүгээр энэ утааны асуудлыг мэдээж тийм хурдан бид нар шийдэж чадахгүй хөө яг 40 жил ярьж байна. Янз бүрийн арга ярьж байна. Бүр инээдтэй ч юм шиг юмнууд зөндөө ярьж байсан шүү дээ. Энэ синс тавьчи энэ гэл. Яг тэр бол техникийн талаас нь би бол хэлж мэдгүй байна. Тэгтээ хотлоолох богд уулаа ингээд онгойлгох чи сэтэлж гээл те. Яг уу эцсийн зорилго бол мэдээж инженерийн хангамж дид үтцийн л шийдэл байх хэрэгтэй. Нүүрсэл төлөхгүй болох хэрэгтэй. Эцсийн зорилго нь. Гэхдээ энэ ч олон үе шаттай олон арга барилаар бид нар хийх хэрэгтэй байна. Манай одоо бас миний нэг санал одоогийн яг явж байгаа баримт чиг бодлогын юунууд дээр миний нэг бас санал нийлэхгүй байгаа юм бол гэр ороллыг орон сууцруулна гэдэг байгаа байхгүй. Одоо 5 6 7 давхар бага өндөр байшин гарайл гэр ороллын хамаг хүмүүсийг суулгах гэдэг шүү дээ. Тэгэхээр алс хитийн ирээдүйн ховлын одоо төлөвлөлт юмдаа бол би бол тэрийг дэмий байх гэж бодоод байгаа. Харин яг одоо жижигэн ингээд компактны яг шийдлүүд олоод тэр нь магадгүй одоо нөгөө харьцангуй нэг техникч бас маш сайн хөгжиж байна. Тэгэхээр магадгүй хэдэн жилийн дараа одоохондоо бол мэдээж нөгөө
эрчим хүчний хэмнэлттэй нөгөө солар панел янз бүрийн юмнууд харьцангуй хөрөнгө оруулалт анхны хөрөнгө оруулалт жоох хүнтэй байгаад. Гэхдээ техникийн хөгжлийг бид нар хэлж өгдөггүй шүү дээ. Ямар хугацаанд байх. Тэгэхээр зүгээр гэр оролын төлөвлөлтийг бол бид дахин төлөвлөлт хийгээд тухайн хашаандаа тухайн одоо юу гэдэг газартаа дэд үтсийн зөв шийдлийн бий болгох хэрэгтэй л гэж би бол бодоод байна. Бие даасан хямдхан тий хэсэг хэсгээрээ жижиг. Угаасаа бие даасан шийдлүүд зөндөө гарцсан биш шүү дээ. Цэвэрлэх гэхэд чинь л одоо нэг айлын нөгөө ганц хаусны хэмжээнээс эхлүүлэл тэгэл шийдлэн тий нэг айл зөриөлөө хийчихэж байгаа. Ерөөс тэгэл 10-аар нь 20-оор нь ингээл нийлүүлэх юм бол хэмжээг нь томруулаад тэрийг тоонд тохиромж ноцоос нь өөрчлөлт хийчдэг шийдлүүд нь угаасаа гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ энийг хэрэгжүүлэх зохион байгуулалтанд оруулах л асуудал юм уу гэж бодоод байна. Тэрнээс тэр орон сууцчлал нь бүгдийн сайхан юу болгоно гэдэг тэр бодлого бол арай өөрөөр явахгүй бол яг гэхдээ ингэж л юу байгаа л да нөгөө нэг хотын нөгөө бүс мөстэйгээ бас уялдуулаад дэд төв тэр хэсэгт нь орон сууцчлал байх юм да. Тэгээ бүр захын дүүрэгт нь мэдээж гэр оролын дэд үтцийн сайжруулна гэсэн бодлого байгаа л да. Улаанбаатарын бас нэг томоохон асуудал бол хотын төвчрэл те. Машины төвчрэл. Үнийг буруулахад ямар алхам хийх ёстой? Одоо яг хаа масс тээврийг шийдэх ёстой гэж ярьдаг те, хүн тээврийг шийдэх ёстой. Одоо BRT гэдэг нэг төсөл ярьж ирсэн тэр одоо зогссон уу яасан? Улаанбаатар хотод жишээ нь ямар төрлийн нийт тээвэр тохиромжтой гэж үзэж байна? Ерөөсөө яг зүгээр шууд ханд авчих хэлэх юм бол нийтийн тээврэл хөгжүүлнэ. Төвчрлийг сааруулахын тулд зам бариад ямар ч нэмэргүй машин л нэмэгдэнэ. Нийтийн тээврээ хамтд нь явган хүн дугуун хүнийхээ алхах одоо машин юу дугуунах нөхцөл боломжийг нэгцүүлэх энэ хоёрыг бол хамт л авч явах хэрэгтэй. Зам барьснаас яаж ч батсан тийм явган хүний автомашины зам барьснаас явган хүний зам дугуун зам тавьсан хоёр нь хөрөнгө оруулалт хэд дахин бага болно үсттэй. Тэгэхээр нийтийн тээврээ энэ хоёртоо л харьцангуй манай хот чинь жижигхэн байхгүй. Төвийн энэ дүүрийг энэ хэсэгтүүл бүр сайхан ингээд явган хүн алхах гоё нөхцөл бололцоог нээгээд өгчүүл асуудалгүй алхах шүү дээ. Би л туртаа алхах. Тэгээд хамтд нь нийтийн тээврээ хөгжүүлчихсэн. Нийтийн тээврээ яаж хөгжүүлэх юм бэ гэхээр тэр BRT бол яалтчгүй манай нөхцөл байдал өнөөгийн юм хувьд хамгийн тохирсон шийдэл юм байна. Хамгийн хөрөнгө оруулах, хамгийн одоо хурдан нөө маргааш хэрэгжүүлчих боломжтой тийм төсөл. Ерөөсөө тэр төсөл харамсалтай нэг сайн явахгүй байна. Ингээд манай яг ингээл нэг тэр улс төр юуны юм ороодах юм зарим нэг хүмүүсийн ашиг сонирхол юм байдığım шиг байна. Нэг нөө гэх. Ерөөс тэр судалгааг нь хийгээд зай талбайг нь хэмжээд тэ техникийн ингээд баримтшиг бүрдүүлээд хөрөнгө оруулалтын дүнг гаргаад боломжтой байна гэж шийдээд мөнгөний хөнгөлөлттэй зээлээр харьцангуй тэгж яриад байгаа байхгүй. Аз хөгжлийн банк бараг түүхэндээ бараг баагүй шахуу хөнгөлөлттэй зээл юугаар Монгол улстай гэрээ байгуулаад тохирцсон. Хэдэн онд лээ. Ааш тэр. Тэгээд ичмээр авах бараг хэрэгжүүлж чадахгүй. Ингэж хэрэгжүүлнэ. Энэ замаасаа эхлэн тэр замаасаа эхлэн. Энэ төсвийн чинь тодорхой хэсгийг гүүр болгоно, юу болгоно гэж ингэж ярьсаар агаал хэцүү ингэ болохгүй болчиход. Аз хөгжлийн банк чинь анханасаа тэр төслийг өгтөө өөрсдөө өөрсдөө бодлого байгаа шүү дээ. Энэ салбарт яг энэ чиглэл рүү ингэж хөрөнгө оруулна гэж шийдэд баталсан бахад тэгэл нэг солигдол нэг өөр удирдлага гарч ирэхээрээ одоо манай бодлого бол манай шинэ гарчсан юуны бодлого бол энэ. Тэгэхээр наадах чи одоо мөнгө ингэж зарцуул ингэнийгээ дураараа яриад ингэж өөрчлөөд хэрэгжүүлэхгүй гацаад. Энэ бол маш харамсалтай. Хамгийн хямдхан хамгийн хурдан хэрэгжүүлчих боломжтой төсөл нийтийн тээврээ хөгжүүлэхийн тулд. Нэг хэсэгт Монгол улсын Улаанбаатар хотыг метротой болгоно гэж ярьдаг тийм. Яг заахан мэдээж хэрэгтэй гэвэл хэрэгтэй гэж хариулж бас болох юм. Яг өнөөдрийн нөхцөлд ойрын үед метротой болох нь зөв үү? Тэр бол бүтэхгүй бодлоо. Тэр одоо ямар ч боломжгүй зүйл. Манай хувьд бол үнэхээр яаж боломжгүй. Чи манай одоо эдийн чадах ямар үлээ. Тэ? Нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн ямар үлээ.
Зүгээр энэ хоёр юугаа харьцуулаад бусад улс орнуудтай харьцуулаад бодох хэрэгтэй. Метронд оруулах хөрөнгө оруулалт нь ямар вүлээ? Энэ бол нэг амар сүртэй тооцоо гарахгүй. Бараг 10 жилийн өмнө бодож бодлого байхгүй. Тэгээд харьцуулаад бодоод үзье. Алматы хот метро барьсан тий. Мөнгөтэй учраас мөнгөөр зодоод хөрөнгө оруулалт шийдэд барьсан. Тэгээд одоо тэдний гаргаж байгаа судалгаагаар километр тутамд нэг зорчигчоос за би андуураагүй бол 7 $7 алдагдaltaй байна гэж метро. За Мельбурн хот байна тий. Энэ одоо сурч ясаа. Дэлхийн нөгөө most livable city гэдэг хамгийн амьдрах таатай орчин амьдрах тохиромжтой таатай хот гэд шалгаруулдаг шүү дээ жил болгоно. Мельбурн хот бараг сүүлийн 4-5 жил дандаа номер 1-т явж байгаа. Маш олон үзүүлэлтүүд байгаа шүү дээ тий. Нийгэм соёл одоо янз бүрийн хүртээмж, ногоон байгууламж, нийтийн тээвэр тэрний нэг үзүүлэлт нь. Бусад улсуудтай харьцуулахад хамгийн муу оноо авдаг нь Мельбурн хотын нийтийн тээвэр. Тэр нь ч гэсэн угаасаа өөрсдийнх нь гол улс төрийн бай болдог сэдвэн. За хамгийн сайн нийтийн тээврийгөө хөгжүүлсэн улсууд бол чинь Торонто байна, Скандинавийн орнууд байна. Тэг яг хуу олон юм нөлөөлттэй юм шиг Мельбурны хувьд бол тэгэхээр тэдний жишээ нь метрог ингээд аваад үзэх юм бол 4 сая хүн амтай тий. Одоо тэр бусад олон үзүүлэлтүүдээр ингээд маш хүн амын одоо орлого тий эдийн засгийн чадах юмараа маш сайн тэр хот метрон дээрээ л бас сайн шийдэл гаргаж чадахгүй л тэр нь байнга алдагдaltaад байнга хотоосоо усаасаа татаасаа авдаг. Орлого олохгүй л гоох нэгсэн. Бүлжигийн сайн юугаа бай сайн барьж чадахгүй. Тээврийнх нь магадгүй маршрут чиглэлийг сайн зөв шийдэж чадахгүй. Тэгэл ерөөсөө зүгээр эцсийн дүндээ метро гэдэг чинь өөрөө маш их хөрөнгө оруулалт тэр зорчигч урсгал юу байхгүй учраас л тэр үл ягж ашиггүй ажиллаад байгаа байхгүй. Улаанбаатар хотод ингээд давхар зам, давхар гүүрэн гарц гэд хийж штэ тэ. Энэ тал дээр таны бодол юу? Одоо ингээд гүүрэн гарц давхар зам тэр хийгээд байх нь зөв юм уу? Энэ тал дээр яг юм бодож байна. Үгүй одоо хаанваа гэдээсээ болно шүү дээ бас тийм үү. Тэрнээс одоо зүгээр яг жишээ юугаар яриа л да. Нөгөө замын цагдаагийн хажуудлын гүүрэн гарцыг бол би маш буруу шийдэл гэж бодож байна. Шийдэл нөрөө богч. Ингээд наашаа гүүр даваад яг чи тэр ганцхан нөгөө богооны нөгөө хаалт юу урсгалыг л чи давж байгаа юм. Наашаа даваал гарч ирэл 200 м яваал дохион дээр цуснаа. Тэгэхээр давхар гүүрэн гарц нөгөө урсгалыг ч ерөөсөө нөгөө тээврийн хөдөлгөөний эрчмийн судалгаа урсгал юм дээр л маш сайн хийж хийх хэрэгтэй байхгүй. Би баг энэ замын хөдөлгөөний замын цагдаагийн хажуудлын гүүрэн гарцыг хийхэд тэр тийм судалгаа юм баг хийсэн юм уу гэнгүй зам хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр давхар гүүрэн гарц юмнууд чинь хаана байх хэрэгтэй гэхээр тэр нөгөө хурдны зам хот руу орж ирж байгаа хэсэг маш олон нэг цагттай тээврийн хэрэгсэл явж байгаа тохиолдолд зүрх тэр юу байх хэрэгтэй. Тэрнээс замын цагдаа шиг те нааша давж гарч ирлээ буугаад тэр хөдөлгөөн ингээд сарнихгүй нэг л чиглэлээрээ ирээл зогсно тэр гүр ингээд цаашаа хүрлээл явна. Энэ бол яарч шийдэл биш. Тэгэхээр одоо бас гайгалаад юм тэгэл бууг нь бодож хийсэн баймаар юм. Гэхдээ ер нь бол тэр эрчмийн судалгаа юмыг бол тэр симуляцийг бол манайхан сайн хийж чадахгүй бодлоо. Тэр бол хийхдэггүй байгаа. Симуляцийг маш гоё хийх хэрэгтэй. Тэгээ бүр тэр чинь маш уг нь бол гайгүй шүү дээ. Тооллого хийгээл цагт хэдэн машин хаана яг яаж өнгөрч байна. Яг датагаа маш сайн зөв аваад дата маш чухал. Датагаа маш сайн авлаа, нөгөө програмд орууллаа, симуляц чинь гараад ирж байгаа байхгүй. Тэгэл чи тэр чинь тооцож шүү дээ. Тэгээд нөгөө талаасаа хотын төв хэсэгтэй тийм үү. Одоо ингээд өнгө үзэмж амьдрах орчин тэр талаасаа бол угаасаа ямар ч юунаас нь харсан утгагүй байхгүй. Тэр одоо явган зорчигчид тэрөөр яаж бууд сууж явах юм. Дэлхийн нийтээрээ те аль болох зам одоо асфальт одоо манад нэг юм юу одоохондоо хүмүүс яриаггүй мэдэхгүй байна. Нөгөө urban heating гэж яриад байгаа шүү дээ. Хотын дулаан. Энэ нөгөө их бетон энэ зам юу гэж дагаад нөгөө ямар их
дулаан халуун юу хоригдлогдож байна. Энэ чинь нөгөө тийм том ингээд яцсан орнууд маш их судалж байгаа сүүлийн үед. Тэр нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа юм. Тэгээд аль болох яагаад ногоожуулах гэдэг юм, дооруулах гэдэг, мод тарих гэдэг. Тэгээ мод тарихтаа бүр яагаад нөгөө замын хажуудлаар өндөр нөгөө тэр чинь яг ямар мод вэ нөгөө сүүдэр бий болох мод тарих хэрэгтэй ингээд. Ерөөсөө хотын тэр халуун нөгөө дулааны үүсэж байгаа дулаан энергитэй чинь шууд холбоотой байхгүй. Тэгээ аль болох тэр хүмүүс те жоохон ногоон тал руу яваад тэр одоо олон бетон, цемент одоо бүтэн байгуулт юмнаас татгалзаж яхад маяг тэгэл бага бетон цутгаал дүүргэн яваад айгу утахгүй байхгүй. Хүмүүс ярьдаг чинь мэрэгчлүүд төмөр зам Улаанбаатарыг хоёр хуваахаж байгаа одоо бас гол төвжирлийн нэг шалтгаан болдог. Одоо тэр ч утгаараа төмөр замыг давсан одоо янз бүрийн гүүрэн гарц дээгүүр доогоор гарц үсгээд байдаг. Гэтэл нөгөө талаараа хараад хад ихэнх томоохон хотууд бол дундуур нэг голтой том гол байдаг тийм. Энэ гэсэн ялгаа бол хотыг хоёр хуваагаад байна. Гэтэл одоо төмөр зам нь хуваачаад гол нь хуваахгүй байна гэдэг юм асуулт ярьдаг. Энэ тал дээр яг ямар бодолтой вэ? Яг төмөр зам яг асуудал мөн биш үү? Үгүй харин яг үнэн багч чиний хэлсэн яг жишээ тэр голоор хувааж байна. Угаасаа богоон зам дундуур нь хот зөндөл байгаа. Гэхдээ тэр манай нөгөө юу тэрийг огтлж байгаа гол юунууд л ганц хоёрхан урсгал байгаа байхгүй. Хошоо урагшаа гарч байгаа тэр хөдөлгөөн хувааж байгаа. Тэрнээс яг тийм шүү дээ. Тийм дэлхийн томоохон хотууд чинь дандаа дундуураа том голтой. Тэгэл тэрийг дээгүүр нь доогуур нь ингээл холбосон тэр урсгалын тэр юуг сарниулсан тэр хөдөлгөөнийг ингээд сарниулсан тэр холболт юм л арай олон сайн л байгаа байхгүй. Шийдэл нь ерөөсөн. Тэрнээс ганцхан тэр төмөр замдаа тэгэл энээс болоод нэг гацаал ингээд байгаа л юм шиг. Тэгэл тэр нөгөө хөндлөн юмудаа хэд ингээ явчихад чинь л энэ асуудлыг бол би бол шийдчихэл гэж бодод. Улаанбаатар хотын гэр хорооллын тухай асуудал нэлээд том ярианасэд болж хөндөгддөг те. Гэр хороол ер нь байх ёстой юм уу? Ер нь яг гэр хороол гэж юу юм? Ер нь цаашд одоо гэр хороол гэдэг одоо хорооллыг арьяан гэдэг яг яах ёстой юу гэж харж байна? Би бол бас ийм угаасаа ийм юм сүлээд ажиглагдаж байгаа. Энэ нөгөө нийгмийн давхаргын хүмүүсийн амжиргааны тушаад юуны ялгаа их болох гэдэг байна удаа гэдэг. Одоо ингээл зайсан руу ингээл бахан үнэтэй маш марагдаал жоохон чадaltaй гайгуунууд ингээл бүгд ингээл те зайсан ч гэлтгүй ингээл нэг шинэ хотхон хороол баригдахад чинь те. Тэгэхээр энэ бол явандаа биднэрт магадгүй ямар хор уршилтай болох вэ гэхээр нийгмийн анги нөгөө давхарга юу ч ингээд ялгараал хоёр талд тусдаал амьдрал яваад шүү дээ. Тэгэхээр энэ тал руу ингээ харах юм бол аль болохын төлөвлөлт ингээд юугаа хийхтэй. Одоо жишээ нь юу гэдэг нэг шинэ орон сууцны хотхныг төлөвлөхдөө төлбөрийн чадах янз бүрийн хүмүүст болж өгвөл юутай байхаар боломжтой байхаар төлөвлөх хэрэгтэй. Микс гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ерөөсөө микс юм тийм. Үгүй миксэд use care нөгөө нэг орон сууц юу гэсэн нөгөө нэг ерөөсөө яг аль нийгмийн давхаргын одоо юу гэдэг өндөр дунд бага орлоготой хүмүүс аль алинд нь зогцсон ерөөсөө маш сайн сонгодог жишээ байгаа штэ. Сингапурын нөгөө ликоны чинь анх тэгж ярьсан байдаг өөрийнхөө дурталтаа. Яг ингээд нөгөө тусгаар тогтомчоод за би бол одоо бид нар бол нэгдсэн Сингапур үндэстэн бий болох ёстой. Одоо яг өнөөдөр бол манай хүн одоо тэр чинь дийлэнх нь 70% хятадууд те 20% энтгэх ингээ малай хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр бүгд ингээ хоорондоо нэгдсэн одоо нэг хэлээр ярих хэрэгтэй хамгийн түрүүнд. Анх тэд нар чинь ингээ хэл юм байгаа. За нэг хэлээр ярих хэрэгтэй. Соёл ингээ нийгэмд ингээ хамт ингээ хөгжих хэрэгтэй гэдэг. Тэгээд орон сууцныхаа бодлогонд ерөөсөө яг саяны энэ юу хэрэгжүүлсэн байхгүй тэр. Сингапурч яг арай өөр бидний бодвол арай эрх зүйн юм арай өөр л доо тий. Яг нэг хүний юугаар бариад зангидад аваа хийсэн. Манайхан бол хит либерал ингээл дураараа юу яваад байгаа. Тэгээ яг орон сууцндаа мань хүн чинь тэр чи ихэнх нь төрийн орон сууцхгүй. Улсаас дандаа мөнгө юуг нь гаргаж барьж байгаа. Тэгээд одоо нэг орцонд 10 айл байлаа гэж бодоход яг нөгөө хүн амынхаа үндэстнийхаа нөгөө квотод яг хуваагаад 7 хятад хүн байна, 2 энтхэг хүн байна, 1 хүн малаа байна гэдэг. Ерөөс яг тийм зарчмуултай явсан шүү дээ. Тэгээд магадгүй хин нэгэн тэр 2 малай хүн тэр байранд тэр газар нь ирж сонирхгүй бол тэр байж л хятад хүн орохгүй л байхгүй гол.
нөхөж авахгүй. Анхнаасаа бүр барьсан бодлого нь ерөөсөө. Тэгээд одоо өнөөдөр тийм ч хятад юу Сингапурууд ерөнхийдөө бүгд тэгж ярьдаг шүү дээ. Хэдийгээр тэр хүний нөгөө удамш юу хятад ч гэсэн би бол Сингапур хүн гэсэн тийм юурууд орсон. Тэгэхээр энэ бол нийгмийн энэ давхаргын ялгаа их гарах юм бол маш эрсдэлтэй тийм. Би бол гэж бодож байгаа. Тэгэхээр гэр ороллыг одоо зөвхөн тэнд нь ингээл орол сууцжуулна. Ингээл тэднэрт таарсан тий хямдхан барих гэдэг шүү дээ манай бодлого. Орол юунд нь таарсан гэсэн бодлогоор чадах нийцүүлсэн орол сууцны оруулал гээл. Тэгэхээр энийг бол би бас буруу гэж хэлэх гээд байгаа. Одоо аль орлоготой юутай хүмүүст нь таарсан уг нь бодлогоор барьж явах нь зөв юм болов уу гэж бодсон. За хотын нэг томхон бас асуудлын нэг бол хог аягдал тий. Хатуу болон шинэ аягдлын асуудал, өрсний бохирдлын асуудал тий. Шилээд байгаа яригдчихэв. Хоёрын менежментийн талаар Улаанбаатарт ямар арга хэмжээ авах зүйтэй вэ? Хатуу аягдлыг ялгаж хаях тал дээр ямар байр суурьтай вэ? За нэг талаас бол ангилахгүй хайсан ч гэсэн нийтэд хогийн зэг дээр явуулчаад бидний шатаагаар одоо эрчим хүч болгоод гэдэг юм уу утаа нь одоо жишээ нь бохирдлох гэдэг юм уу нэг тийм шийдлээ гэж яриад байгаа. Нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө ялгаж хайх хэрэгтэй тий бүх хэсгээр нь. Одоо магадгүй ялгуул хичнээн ангиллах нь яг одоо өнөөгийн Монгол улсад зүйтэй ч гэдэг юм уу хогоо цагаа хуваараар хайдаг улс орн байдаг ч гэдэг юм уу энэ төрлийн одоо асуудлууд байдаг. Яг энэ тал дээр ямар байр суурьтай байна тий. Ерөөсөө ялагдаг болох хэрэгтэй. Германууд тэгсэн шүү дээ. Бас сүулт шүү дээ тэд нар ч. Байхаас ирэхээс нэг 4-5 жилийн өмнө юм уу? Ерөөсөө ялагдаг угаасаа ялагдаг байсан тэд нар. Тэгтээ нөгөө пластик ундааны савыг нэг тэр болго ялгдаггүй байсан. Тэнгүү тэд нар яасан гэхээр нөгөө ундааны савнд мөнгө төлдөг болгоод тэрийг буцааж өгөөд мөнгө авдаг. Ерөөс яг тийм систем рүү оролцсон байхгүй. Тэгэхээр магадгүй тэр бол аюу гойж сонгогдож шоог. Тэгэхээр тэрийг л ерөөсөө бараг нэвтрүүлчихэд л хүн болгон тэгэл угаасаа явсан үсэг ялгаалах хэл. Чи нэг төгрөгөөртэй ундаа авахдаа нэг төгрөг 10 центийг төлөөл шилэндээ мөнгө төлчихөж байгаа байхгүй юу. Тэгэл тэр мөнгөө чи дараа шилээ буцааж нөгөө евро хийгээл савруугаа ихтэл буцаагаал авчна. Бэлэн мөнгө болгоод авчна. Эсвэл дандаа дэлгүүрүүдийн нөгөө юунууд дээр байрлуулсан тэднэрийг. Тэгээд шууд толон болоо гаргаад тэр нь дэлгүүр ороод нөгөөдгөө уншуулаад бэлэн мөнгөний оронд хэрэгжилж байгаа байхгүй. За нөгөө хог хаягдлаар угаасаа энерги эрчим хүч гаргаж байгаа тий маш олон юмд гаргаж байгаа. Гэхдээ тэр нь миний ойлгосноор бол би бас яг сайн тэр нарийн юм гэдэггүй. Гэхдээ тэнд бол мэдээж цаас чулуу юу гэдэг тийм үү пластик шил бүгдийг аваачаад бацаад хийдэггүй бах. Тэр чинь мэдээж нөгөө энерги гаргах нөгөө биологийн юуны хүнсний нөгөө хог хаягдал тэр юмнууд л мэдээж илүү сайн яаж хог гаргах юм болов би одоо тэрийг бол яг сайн мэдэхгүй. Тэгэхээр зүгээр ирээдүгөө хараад одоо ерөөсөө яалтчгүй ялгаал ангилал сурах хэрэгтэй. Тэгээд тэр шиг бөгнүүлээд аваад ингээ яачих юм бол дахин боловсруулах үйлдвэр бол эхнээсээ ингээ ороод ирж угаасаа хүмүүс юм хийгээл явж байгаа шүү дээ. Ялгач сурах хэрэгтэй л. Тэр чинь тэгээд айгүй уг нь юу л юм бэлэн шүү дээ. Одоо ер нь манайханд бол тийм зөв арга барил зарчим айгүй энгийн юм бэлэн шүү дээ. Яраа бид нар ийм туршлага ийм юм мэдж авсан шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Азийн сан гэж байдаг те. Азийн сангийн нэг жижигхэн төсөл хэрэгцсэн. Чингэлтийн хаан байлаа би яг баашлын юу санахгүй байна. Тэгээд тэд нар яг тэндээс бид нар жишээ нь тийм үү захиалагч бид тухайн яам дэс юу ойлгосон гэхээр хүмүүс ерөөсөө мэдээлэл байдгүй юм лээ. Нөгөө ингээд гудамж нь ингээл жалга малгаар ингээл гэр болох юм баахан хог хаягдлаа дүүрчээд байгаа тоххой. Тэрийг яаж арилгахгүй гээд нэг жижигхэн төсөл хэрэгжүүлээд ингээ явсан чинь ерөөсөө тэр хүмүүс хизээ яг хогийн машин ирж хаана очиж байгаа вэ гэдгийг л бараг мэдхгүй шахах байсан байхгүй. Тэгэл гаргаа хамаагүй ачдаг. Тэгээ нөгөө нэг юм болохоор ихэнхдээ нөгөө хүмүүс байхгүй яар бараг авчаад хайж таарчдаг. Тэгэл гаргаж хайл ингээл замруу яваадсан. Тэр жижигхэн төсөл байсан. Тэгээ тэрний дараа тэд нар яасан гэхээр зүгээр бараг нөгөө машины явах хуваарийг худалчуунд бараг бичиж өгсөн. Нэгд өдрийн тэдэн цагаас тэдний хооронд яг энэ цэгийн зааж өгөөд энд машин ирнэ. Хуваарийг бараг гаргаж өгөөд айгүй ингийн байгаас хүн болгонд өгөөд тэгээд дахиад нэг тийм учраас та тий яг энэ цаг үед гэртээ байхгүй бол хин нэгэн хөрш байх үндэ хогоо
орхичоод яваарай гэл бараг зүгээр хэлж төгсөн баг. Тэгэл тэр асуудлыг шийдсэн штэ. Тэр хүмүүс маш сайн өтгтөө оролцсон тийм байна. Оо энэ чинь тэгэхээр ер нь жижигхэн нэг юм юу зааж өгөх хэрэгтэй байхгүй хүмүүс. Улаанбаатар хотын бүсчлэлээ түрүүний ярьсан режн зонингийн хувьд тийм үү. Одоо замбраатай ч юм шиг замбраагүй ч юм шиг тийм. Хотын хувьд бол тэр зонинг буюу бүсчлэлийг цоо шинээр одоо тогтоогод явах уу эсвэл одоо байгаагийн нэг хэлбэрт одоо тодорхойлоод ингээд хөгжижээгүй. Одоо нэг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг биш одоо Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж хийж байгаа. Өмнө хийгдсэн төлөвлөгөөнүүдийг хэрэгжээгүй энэ гэсэн янз бүрийн шүүмжлэл агуулдаг хэвлэлтэр. Үгүй ерөөсө зонинг чинь бид нар яг хэрэгжүүлэхгүй байгаа шүү дээ. Нөгөө миний хэлээд байгаа тэр зонинг чинь зүгээр хилчээд орхисон байгаа байхгүй юу? Хэрэгжүүлэх шатанд нь оруулаагүй. Нөгөө нарийн яг нөгөө мөрдөх тэр одоо яг юу гэж нэрлэх юм те? Хууль гэх юм уу, бүсчлэлийн зонинг код гэж ярьж байгаа те? Зарим улсууд бол land use plan гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар бол ингээд хилээд орхисон байгаа байхгүй юу? Орос улсны харал тэрийг нарийн яг заадалж бичиж мөрдлөг болгоогүй байгаа. Айгүй ерөнхий байгаа шүү дээ. Орос улсны хороолол тэгэл тэтэс тэтэн давхар. Тэгэл ногоон болон тэр айгүй ерөнхий байгаа. Тэр чинь бүр ингээд маш нарийн болгоод бүр ингээд зааж өгөөд тэгээд яг хотынхоо яг Улаанбаатар хотын яг газар дээр нь ингээд буулгаад тэгээд тэрийг ингээд онлайн ингээд юунд системд нэгэн системд оруулаад тэр хажуудлын хамгийн гол юм чинь зонингийн хамгийн гол юм чинь ерөөсө тэр байхгүй ингээд чи зурган дээр ингээд нэг код өгөөд одоо юу гэдэг housing одоо дотроо ингээд хэдэд байгаа нэг гэх нь шүү дээ. Тэгэх юм бол ингээд тэр чинь юу хэлээд байгаа юм бэ гэдэг хажуудлын дээр текст нь байхгүй хамгийн гол юм. Тэрийг бид нар гаргаагүй шүү дээ. Сайн нарийн хийгээгүй шүү дээ. За орон сууцны хорооллын нэгдүгээр бүс гэхээр тэдэн давхар хүртэл байх юм байна. Хотчлтыг одоо төлөвлөж барьж байгаа гол бодлого нь тэр шүү дээ. Түрүү яриад байгаа нэгтршил тэр чинь өөрөө ингээд орон сууцны хотын нөгөө нэгтрлийг чинь яахын тулд орон сууцны өндөр давхрыг чинь зохицуулж өгөх хэрэгтэй болох юм шүү дээ. Энд чинь ингээд өөрөө бүх бусад нөгөө төлөвлөлт юмнуудтайгаа угаасаа уялдаж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд тээврийн нийтийн тээвэр зам ингээд бүх юмтайгаа ингээд чинь уялдаад явж байгаа шүү. Тэгэхээр энэ бид нэр хотын яг юу л гаргаагүй хэрэгжүүлээгүй байхгүй. Зүгээр хуулийн дээр нэг баг ингээд дуртаал. Тэгэл 2020 дээр бол энэ бүс нь ийм байна гэл айгүй ерөнхий ингээд заагаал орхисон баг. Тэрийг мөрдөхгүй байхгүй. Одоо яг тэр баримтчиг бод хуулийн одоо заавал мөрдөх нөгөө тийм юу болгоод мөрдөх шүү дээ. Тэхийн тул тэр чинь одоо байгаа гэж нөшөө ингээд наривчлаад бүр яг тодорхой маш тодорхой байх хэрэгтэй хамгийн гол. Түрүүний нэг ярьсан тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж нэг бичвэрээр бид нар хийдэг. Хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө гэж хийдэг тийм. Яг энэ зонингийн буюу бүсчлэлийг аль шатнд нь хийх хэрэгтэй вэ? Яг ямар түвшинд хийх? Одоо ингээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шатнд одоо яг айлуудын одоо ялангуяа гэр хорооллын дундуур явж байгаа нарийн гудамжуудыг төлөвлөх нь зөв үү? Эсвэл энэ хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө гэдэг шатнд хийгдээ тэр дотор нь дахиад зонингийн тодорхойлж наривчлах хэрэгтэй. Яг аль шатнд зонинг гарах вэ? Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шатнд зонинг яг гудамжаараа замаараа гараад нарийн тодорхойлогдсон байх ёстой юу? 100%. Харин наач тэгэхээр нөгөө ийм нөгөө түрүү нөгөө миний нөгөө хэлсэн нөгөө statutory planning гэдэг хэсэг гэдэг байгаа шүү дээ. Энэ зонинг гэж юм бол за яг ерөнхий төлөвлөгөө хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөний шатнд алинд нь хийх ёстой вэ гэвэл ерөнхий төлөвлөгөөнийхөө шатнд хийх ёстой. Одоо байхгүй ч тэгээд нэг хийгээд аваад те батлаад тэгээд ингээд зонингоо ингээд мөрдөөд ингээд явчих юм бол дахиж тэр замыг тэр хэсгийг тэр болгоо ингээд өөрчлөлт байхгүй. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөгөө гэдэг одоо энэ ойлголт чинь нөгөө стратеги төлөвлөгөө, strategic plan тий statutory planning буюу одоо энэ zoning гэсэн энэ хоёр юм чинь тусдаа болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ чи нэг удаагийн хийгээд авчих юм бол зам нь энд байна тий бүс нь энд байна гэдэг тэр zoning кодоо нэг удаа хийж аваад ингээд заавал мөрдөх баримтч болгоод оруулчих юм бол
дахин ерөөсөө төлөвлөхгүй шүү дээ. Харин стратеги план чи өөрчлөгдөд байх нэ. Төлөвлөд. За одоо манай хот ингээд малажхуу төлхөө хөгжүүлэх гэжсэн бол боллоо. Тэ? Жижиг дунд үйлдвэрлэл гар урлаг хөгжүүлэхээр болчлоо гэд стратеги баталчлаа. Тэгвэл нөгөө зон код руугаа нөгөө заавал мөрдөх дүрм баримтч руугаа одоо ингээд орж ирэх байхгүй юу? За тэгэхээр ингээд юугаа хараад нөгөө иргэдийн хурлын тухай хот юу ч ингээд ярилцж байгаа байхгүй. За ингээд энд ингээд хуучин мал аж ахуйн бүс байсан тий? Энэ ингээд юусан одоо бид нар жижиг дунд үйлдвэр болох хэрэгтэй байна. Тэгээ зонын кодоо өөрчлөөд тэгээд одоо тэр нөгөө дүрм нөгөө нэг бичсэн текст гэдэг байгаа шин. Тэр мэрийгээ өөрчлөө. Тэгээд дахиад ингээд их хурлаараа батлна. Гэхдээ яг энийгээ хийхдээ өмнө одоо нэг urban design гэдэг юм хийж байгаа байхгүй. Эхлээд тэгэхээр ийм 3-1 юм ойлголт болчихж байгаа байхгүй. Стратеги байх нэ тусдаа. Энэ бол ерөөс цэвэр бодлогын баримтч. Ямар ч бараг зураг төсөл юм байхгүй гэсэн. Тэр zoning код тэр зураг төсөл юм бол нэг удаа хийгдэл заавал мөрдөж явах ингээд нэг юм байж их батлагдсан. Стратеги өөрчлөгдлөө те. Стратеги ингээд бодлогын өөрчлөгдлөө. За хаана хийх юм? Магадгүй ингээд байршлаа ингээд ярилцлаа сонголоо. Тэрэн дээр дизайна хийлээ. Замаар ингэж явна. Тэгээд дахиад иргэдийн хурлаараа тэр югаараа тэрийг батлаад буцаагаад нөгөө нэгдсэн систем руугаа нөгөө юу руугаа оруулах хэрэгтэй. Тэгэл дахиад нөгөө дараал ингээд ороход л нөгөө хуучин миний эзэмшижсэн газар. Тэгэхээр мэдээж хувь хүний асуудал юутай яриул мэдээж зөвшөлдсөн ярилцсан шүү дээ. Тэгээд нөгөө тухайн нөгөө бүсий чинь ингээд дээр юу одоо лот те эзэмшлэх газар те өөрчлөгдөж шүү дээ. Дараад ороход нөгөө хажуудлын өнгө нь өөрчлөгдсөн, тоо өсөг хоёр нь өөрчлөгдсөн, хажуудын текст нь өөрчлөгдсөн болох нь шүү дээ. Тэгээд за энэ эзэмшлийн газар чинь хэрвээ улсын өмч байсан бол за энэ юм өөрчлөгчлөө. Одоо ингээд төсөл болоо тендер болоо зарлагдах хэрэгтэй байхгүй. За нэг хэсэг ярьжсэн те зарим яамтыг бусад аймагуд руу шилжүүлнэ гэдэг. Одоо яг хуу тийм шилжүүлсэн улс орны туршлага ч гэсэн байдаг юм шиг. Энэ тал дээр таны бодлого юу вэ? Юу буруу юу? Манай хувьд зөв буруу юу гэж үү? Монгол улс өнөөгийн ойрын үед ч гэдэг юм. Лаахоо тэр тэмээ бах хэрэггүй бах тэр яг тийм чиг улсууд зөндөө байна туршлагууд нийслэл мэслээ нүүлгээд те ингээд хүн тэгэхээр эдийн засаг нь ингээд маш хөгжсөн. Тэгэхээр зорилго нь эн чинь миний хаар бол өөр болох гээд байна л да. Зүгээр бид нар бол одоо яагаад янда нүүлэг хийн гэхээр тэр нөгөө ухаан нөгөө энэ түгжрэл утаа юу нөгөө шийдэлтэй л баг болж л тэгээд ах шиг байна те. Гэтэл тэд нар чинь бол магадгүй зарим нь нөгөө угаасаа нөгөө тэр газар зүйн байршил төв те улсын юу нэндэ байх ёстой ч гэдэг юм уу эсвэл ингээд газар зүйн байршил одоо стратегийн юутаар болж гэдэг юм гэдэг талаасаа магадгүй ингээд нүүлгсэн болов уу гэж боддог. Тэгэхээр яг өнөөдөртөө нэрээ бидний хувьд бол тэр димээ явах уу зүгээр асуудлаа харин гайвуу яаж хэмтхэн буюу боломжийн яаж шийдэх вэ гэдэг тал руу л явсан дээр баг. Одоо ингээд Улаанбаатар хот ингээд замбраагаа төлөвлөөд зүг бүрэн мэддэхгүй ингээд төлөвлөсөн хааштай өнгөрсөн гэж ярьдаг тийм. За шинээр цоо шин нийслэл байгалаа шинээр төлөвлөлөд тэр айтайхан гэж ярьдаг тийм. Нийслэлийг одоо тэгэж одоо чинь хар руу нүүлгэн гэж нэлээсэг одоо ярьж урж ирсэн тийм. Энэ тал дээр таны бодол зөв буруу юу? Таны асуудалтай адилхан харин тийм баггүй. Ингээд наан яаж зөв төлөвлөх юм бэ? Гэхдээ тэр нэг зооныг гэдэг юмаа шийдэг үеж одоо ингээд тийш дахиад очил яг адилхан юм болов яах юм? Зөв. Тийш нэг яаж хэрэгжүүлэх юм? Яаж яах юм гэдэг юмаа шийдэж чаддаг гэж яг очил адилхан хамаагүй барайл ингээл явуул яах юм тэгэхээр шаал лах тэр би бол тэр нэг өнгөрсөн манайхан бүтэхгүй одоо юу гэх юм тэр бол удлаач явах тэр бол буруу ойлголт. Асуудал байхгүй бид нар шийдэж чадна шийтгэл шүү дээ. Хотын төвөөс ихтэй сургуулиудыг нүүлэх нь зөв одоо ер нь бас нэлээд яригдэж байна. За хэрвээ нүүлэхээр болвол хааш нүүлэх зүгээр яг ихтэй сургуулиудын гол нүүлэх гэж байгаа шалтгааны нэг нь болохоор нэг туршилтын болон одоо юуны талбай хүрэлцээ зайлбай баг гэж үздэг кемпинг баг. Нөгөө талаараа бас нэг хит төвлөрөл бүглэрэлтэй холбоотой үздэг те. Энэ тал дээр таны байр суурь яг уу нүүлгээд яг тэрийг үнэхээр тэнд нь нөгөө
зөвхөн төвлөрлийг сааруулах гэдэг шалтгаанаар биш те. Яг ингээд нүүлгээд тэнд нь үнэхээр нөгөө судалгаа эрдэм шинжилгээний бүх юм ингээд цогцороо хамт явж чадах юм бол бас зөв бах болно гэж боддог. Гэхдээ эн чинь ингээд өөрөө эргээл нөгөө эдийн засгийн хөрөнгө оруулалттай л нэгт холбоотой байхгүй. Тэгэл одоохондоо би бол яг тэрнээс болоод чадахгүй гацчлаа шүү. Тэгээд хаашаа явах вэ гэхээр мэдээж дид үсттэй газар руу явах хэрэгтэй. Ойрхон байвал зүгээр. Тэгэл maaхан чинь юу чинь хамгийн сүүл Багнуурт нь хийсэн шүү дээ. Шийд төлөвлөх хэрэгтэй гэдэг. Уг нь бол би бол бас боломжийн болохгүй ч юм байхгүй боломжийн болов гэж бодсон. Тэгээд энэ нөгөө төмөр замаа маш сайн ашиглах хэрэгтэй. Тэгээд яг нэг бас л ингээл нэг шууд хурдан шийдэл ингэж их асуудал биш байх л та. Магадгүй нэг сургуулаар багаар эхлээд эсвэл магадгүй одоо нөгөө нэг налахт нөгөө Герман Монголын хамтарсан техникийн нэг сургууль яцгаа шүү дээ. Тэр чинь яг байршил нь ямар шуухан байна тэр мэрийг судлаад тэгээд нэг ингээд эхлээд тий бөөнд нь угаасаа чадахгүй нэг удаа тийм хөрөнгө оруулалт болохгүй баг. Тэгэхээр ингээд багаар тэгээ 2 3 сургуулаар ч юм уу ингээд явчаад тэгээ давхар хамгийн гол нь тэр тэнд нөгөө судалгааныхны газрын ажлын байр. Тэгэхээр чи зөвхөн сургуулаа тийш нахаа очичвол за яг оюутнуудын дотор барай шийдчихдээ байгаа зү. Нөгөө багш нар нөгөө ажил юунуудыг яах тэр хүмүүс байнга ингээд гэр бүлийн байнга ингээд аваад чадахгүй шүү дээ. Тэгэл бас сууршил үүсчил таарна ингээл ерөөсөө бүтэн байгуулалт хөрөнгө оруулалтын маш их шийдвэрлэх ёстой давхар гарна л та. Хотын төвдөө тэгээд харин тэгэхээр заавал би харин нэг л бодоод тахгүй. Заавал ингээл нэг тийм энийг холдуулч энэ болохгүй байх гэхээсээ илүү багаар жижигээр ингээд ядаж явган хүний алхдаг замаа сайжруулчихъя. Багаар хийгээд ингээд тэгээд бүр дүнгээ үзүүлээд хамгийн гол нь хүнчлэгээ хэрээр хөлөөж ийгээд байгаа юмдаа тааруулаад бүр дүнгээ үзүүлээд яа. Тэр олон оюутнууд хүүхдүүд чинь магадгүй дугуй ундаг болчих юм бол жоохон бага мөнгө оруулах гэдэг чинь дугуй ундаг болчих юм бол тэр машин унахаа болчих юм билүү. Нийтийн тээвэр нь одоо арай хүн бага болчих юм билүү. Тэр талаас нь уг нь харуул бодиттой гэж хэлэх гээд байна л да. Хотын даацын тухай юу гэж бодож байна? Хот ер нь даацтай байдгүй. Хотын даацч байх уу? Байхгүй. Жишээ нь одоо түрүүний ярьсан одоо километр квадрат 40 мянган хүнтэй хот байна гэдэг чинь одоо тэр даацтай болоод тэгж байна уу? Эсвэл даалгаа тэгээд байна уу гэдэг ч юм уу те. Улаанбаатар хотын хувьд жишээ нь даац нь түрүүний санаагаар бол даац нь хэтрийг хангалттай даац байгаа гэж харах чинь. Ер нь гэхдээ яг даацыг юугаар тодорхойлох вэ? Энд ч одоо бас харьцангуй ойлголт байна л да. Би бол ингэж ойлгож байна. Даац, хотын даац гэхээр нөгөө нийгмийн болоод дид үтцийн хүртээмжтэй л уйлдаж ойлгох хэрэгтэй байх л та. Одоо ингээл нөгөө сүүжрэл тий ус тий ус одоо юу гэдэг нөгөө халуус одоо янз бүрийн юу тэгээд нийгмийн үйлчилгээнүүд эмнэлэг сургууль цэцэрлэг тэгээд энэ дид үтцийн одоо саяны нөгөө хүртээмж юмнууд энэ л зурж чадахгүй бол даац хэтэрсэн гэж ярих байлгүй дээ. Байгалийн тэрнээс даац байж болох уу? Оо байлгүй яг байна. Бас тэгж ойлгож байна. Одоо ундны ус шүү дээ. Үнэхээр усны ямар ч нөөцгүй бол одоо тэгэхээр одоо даац нь хэтэрсэн гэж хэлэх юм. Угаа болох юм да. Ундны ус үнэхээр хүртээмжгүй ус байхгүй л яаж амьдрах юм бэ? Тэгэхээр бас даац нь хэтэрсэн байж болох юм. Тэгэхээр байгалийн мэдээж байршил нөгөө юу мэдээж хүчин юу нөлөөлөх юм бэ? Энэ талаас нь бодох юм бол Улаанбаатар хот бол үнэхээр асуудал биш байхгүй. Манай даац бол хэтрийг. Уу яг техник талаасаа нөгөө нийгмийн үйлчлэгээ талаасаа хэтэрсэн. Гэхдээ энэ нь шийдвэрлэх боломжтойс байгалийн нөгөө тал одоо газар нутгийн хэмжээ тэр байгалийн юуны их усрууд гэдэг юм уу энэ талаасаа бол би бол гайгүй хаа. Гэхдээ сүүлийн үед нэрээ үнний усны нөөц бас баг маг гэдэг зөв зөвхөстэй хэрэглүүл магадгүй байж болох уу? Тийм би бол тийм байж болно гэж бодож байна. За бид нар сүүлийн үед feasibility study за монголоор ер нь бол техник эдийн засгийн үндэслэл гэж ярьдаг тийм. Яг нь ерөн зүгээр яг утгачлаад орчуулвал хэрэгжих боломжийн судалгаа гэж үзэх гээд байгаа шиг байна тийм үү? Яг feasibility гэдэг үг талаас нь тийм. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхийнхээ өмнө бол тэзүү хийдэг. Одоо ялангуяа уурхай одоо эсвэл томоохон барилга байгууламж ч юм уу тийм.
Гэтэл нөгөө талаараа хот төлөвлөлт, хот байгуулалт дээр тэзүү гэж ярихаар ерөнхийдөө нөгөө суурь сулханы асуудлуудыг голцоо авч үзээд байх шиг байна. Ер нь тэр хоёр хот төлөвлөлтийн тэзүү бусад одоо хөрөнгө оруулалтын тэзүү хоёр өөрөө ялгаатай юу эсвэл нэг ижил ойлголт буюу одоо хэрэгжих боломжийн судалгаа гэдэг дээр илүү төвлөрөхөө одоо нөгөө хот амьд байна өөрөө амьдрах чадвартай буюу одоо нөгөө ямар нэг улсаас татаас өгөхгүйгээр хот өөрөө нөгөө организм шиг ингээд амьдрах боломжтой гэдэг талаас судлах уу энэ тал дээр ямар одоо байр суурьтай байна. Яа тий яг ерөнхий яг тэзүүг судалгаа гэдэг талаасаа бол энэ хоёр бол зарчим нь юу зорилго нь нэг л гэж би бодож байна, ойлгож байна. За одоо үйлдвэр гэвэл мэдээж ашигтай байх юм уу гэсэн юм гаргана шүү дээ. Эцсийн дүн. Тэгэхээр хотын хувьд болохоор үнэхээр хүн суурших тэр нь тэгээд хөрөнгө оруулах одоо боломж нөхцөл байх юм уу гэдэг л эцсийн зорилго гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрын юу гэдэг яг ерөнхий зарчим зорилго юу нь бол адилхан гэж би боддог. Шийдвэрлэж байгаа асуудал л мэдээж өөр. Үйлдвэр юу гэдэг нөгөө юуны асуудлууд дээр бол эдийн засгийн ашигтай мó хөрөнгө оруулалтын юутай мó гэдэг тал руу л тооцоо хийн шүү дээ. Доголтын хувьд болохоор юу гэдэг нөгөө түрүүний нөгөө ярьсан жишээ нь байгаль экологийн хувьд нөөц юу байгаа мó тэ тэгээд энэ одоо тодорхой яг тэр хүмүүст хүртээмжтэй болгохын тулд үлсгэх ийм хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энийг бид нэр гарах оруулах одоо боломжтой мөн гэсэн энэ л асуудлыг шийдэх гэж байгаа шүү дээ зүгээр. Тэгэхээр би бол ерөнхийн нөгөө зарчим цаад юу энэ хоёр ч яг нэг зорилготой л гэж бодоод байна л да. Тэзүүл маш чухал. Тэзүүг л маш сайн хийдэг болчвол болох хэрэгтэй. Тусгай хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний өмнө нь тэзүүг тусна хийсэн байх шаардлагатай тийм үү? Тэгжээд дараа нь төлөвлөгөө хийх. Одоо ер нь жоо нэгтгсэн байдалтай ажиллаад байна уу? Эсвэл тэзүүг нь баг дутуу өрхөд байж байна уу? Ер нь одоо жишээ нь сумуудын хувьд одоо байгаа ерөнхийлөгчнүүд яг яаж ажиглагдаж байна? Тий. За яг тэгээд эн чинь бас нэг хот шинэ хот тосгон гэвэл мэдээж шал өөр зарчмаар нөгөө тэзүүгээ хийх бах. Тэзүүгийнхаа бүтэц бүрэлдэхүүн гэдэг юм уу гэдэг нь тий. Доторх нөгөө юу нөр болох. Одоо байж байгаа хот тосгоны хувьд бол бас мэдээж өөр доторх нөгөө тэзүүг чинь доторх юу бүтэц юм өөр болох нь шүү дээ. Яг одоо бол тийм яг чиний хэлснээр ерөнхийдөө боловсруулахдаа хотоголтын иж бүрэн үнэлгээ гэдэг нэг хэсгээ нэг юм шиг. Энэ бол одоо яг үнэндээ хэлэхэд маш халтур нэ бодлаа юм болж байгаа. Тэгэхээр миний санаагаар бол тэзүүг нь эхлээд хийх нь зөв баг. Тэзүүг нь эхлээд яг зөв хийгээд яг байгаль экологийн талаас маш сайн яг нарийн хийгээд байгаль экологи одоо тэр нийгэм эдийн засаг яг энэ талаас нь үнэхээр сайн хийгээд тэгээд чиглэлүүдийн тодорхойлчвол тэзүүг эхлээд ингээд сайн хийжүүл тэгээд энэ чинь ингээд нэг тийм олон хийгдэд тахгүй шүү дээ. Нэг сайн хийцэн багт ууг нь бол 20 жилээр ч гэдэг юм уу тийм. Тэгэх юм бол тэгээд тэр минь нөгөө ерөнхий төлөвлөгөөг би стратеги төлөвлөгөө одоо statutory planning гэх хоёр хэсэг болгох хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгээд тэзүүг нэг сайн хийгээд ингээд явцсан байхад стратеги төлөвлөгөө бол тэр тэзүүн дээр үндэслэгдээл харин тэр бол ингээд байнга өөрчлөгдөд байж болж байгаа. Угаас өөрчлөгдөд юм байна. Одоо бусад улс орнд бараг л сонгуулийн циклээр шахуул өөрчлөгдөж идэг. Гэхдээ тэр тэзүүл хэзээ ч тэгж өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр чинь чиний авж байгаа судалж байгаа дата юу ч хэзээ ч хөдөлшгүй баримт. Чи байгалийн нөхцөл хүчин зүйлийг тийм хурдан дураараа өөрчлөөд чадахгүй. Тэ? Тэгэхээр тэгээд тэрэн дээрээ үндэслэж ижил нөгөө стратеги төлөвлөгөө чинь гарна. Энэ чинь хэдийгээр өөрчлөгдөж байгаа ч гэсэн яг нөгөө statutory planning тэр заавал мөрдөж байгаа тэр zoning code тэр юмн дээрээ буулгаж оруулахад хүртэл дахиад хилцэгдэн яригдэн тэн дээр жинхэнэ нөгөө одоо хэрэгжүүлэлтийн шатн дээрээ яриндаа тэр ч гэсэн тийм амархан яг л байн хөдлөд байхгүй л тийм. Одоо тэзүүл бол urban planning-ийн нэг хэсэг үү? Urban design-ийн нэг хэсэг бол биш байх тийм үү? Биш. Urban planning гэсэн. Планингаас өмнөх үү? Планингаас бол өмнөх. Тий. Мэдээж тэгэхээр харин планинг гэхээр бас нөгөө
бодлогын одоо юу гэдэг ерөнхий хот байгуулалт гэдэг те түрүү нөгөө ярьсан нэгдсэн нэг том малгай гэдгээр нь авч үзэх юм уу? Эсвэл зөвхөн стратеги төлөвлөгөө бодлогын баримт бичиг гэдгээр нь авч үзэх юм уу? Гэж үзвэл эн чинь нэг игнэнд орж ирэх гэдэг нь шүү дээ. Тэзүү urban planning буюу одоо бодлогын зөвхөн баримт бичиг стратегик төлөвлөгөө орох нь байна. Тэгээд urban design. Тэр энэ хот байгуулалт төлөвлөлт гэдэг Монгол юуныхаа ухтууныг бас яг нөгөө нэг болох хэрэгтэй юм уу болорч байна. Энд нэг юм бас асуудал яригдж байгаа. Түрүүний ярьсан зөвхөн Монголд байдаг л онцлог гэж байгаа газрын асуудал тийм үү? Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийсний дараа газар олох хэрэгтэй юу? Одоо жишээ нь газраа нэмсэн олгочод одоо газрын суур юу гэж яриад байгаа? Суур баялаг гэдэг нь тус суур юу гэж яриад байгаа? Нөгөө нэг газраа өгцснийхэн дараа төлөвлөлт хийх хэрэгтэй юу? Энэ ялах мэдээжийн чимшиг мөртлөө бас хүмүүсийн улс төрийн одоо нийт арга дэргэдийн бас ойлголт нь өөр байгаа учраас энэ дээр яг юм бодож байна. Би бол ингэж ойлгож байна. Хинч газраа олгочоод төлөвлөлтөө хийх ёстой гэж хэлээгүй баг. Зүгээр тэгээд хийцэн л болохоос өмчлөлцөн шүү дээ. Улс төрийн зорилгоор л өмчлөлцөн шүү дээ. Сайхан маач юу л байна газар нутаг байна. Хүн болгондоо сайхан өмчлөнө өнгөө өгнө гэж өгсөн шүү дээ. Тэрнээс тэд нар эхлээд өгчий дараа нь төлөвлөөрөө гэж лав хэлээгүй баг. Тэгэхээр яалтчгүй төлөвлөсөн байж иж л өгөх ёстой байсан. Уг нь бол төлөвлөлтөө хийчихэл өгөх ёстой байсан. Тэгсэн бол ийм хүндрэл ийм асуудал гарахгүй шүү дээ. За яг одоо Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх одоо мөрдөж байгаа ерөнхий төлөвлөгөөний одоо талаар зөв буруу юу яг магадгүй асуудалтай байна уу? Гол асуудлыг хаана үүсгэх вэ гэж харж байна. Ерөнхий төлөвлөгөө нь өөр ямар болсон бэ гэж юу? Тийм. Би бол бас ингэж бодож байгаа. 2020-д бол маш их хүн хүч хөдөлмөрөөр зарцуулсан, маш их ажилласан. За ялангуяа суурь судалгаа тэр нөгөө дата юмнуудыг бол маш сайн боловсруулсан. Дүгнэлт мүгэлтийг бол маш сайн хийсэн. За тэгээ яг шийдвэрлсэн асуудлууд дээр л бас жоохон орхитуулсан юм байгаа гэж бодож байгаа юм. Цааш нь тэгээд нөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэдэг нэг юм гаргасан. Гэхдээ тэр маань бол яг анх миний ойлгосон бодлогын баримт бичиг юм болж чадаагүй. Тэр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө юу болсон бэ гэхээр нөгөө ерөнхий төлөвлөгөөн дээр ерөнхий төлөвлөгөөний ерөнхий нөгөө зорилтууд байж байгаа шүү дээ. Дэд төвүүдийг хөгжүүлнэ, инженерийн шугамжуулж яаны хүртээ хэмжээг нэвтрүүлнэ гэтэр гэсэн зорилго. Тэрэн дээрээсээ ерөнхийдөө аваад хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь ерөөсөө нөгөө wish list болцсон. Зүгээр хүснэгт гаргаад баахан төслүүд бичээд тэд онд энэ төслийг хэрэгжүүлнэ, энэ тэдэнд хүрэх шаардлагатай гэдэг. Зүгээр ингээд хүснэгт гаргацсан юм. Тэгэхээр энэ бол бас жоох мэд тутмаг болсон гэж бодож байгаа. Өшөө энийг бүр цааш нь яг хаана яг алийг хэрэгжүүлэх ингээд үргэлжлүүлээд ингээд бүгдийг цаашаа уг нь хийх ёстой байсан. Тэгээд хамгийн гол юм түрүүн миний тэр нөгөө яриад байгаа энэ бүсчлэлийнхаа ямиг гаргасан боловч тэрийг яг нөгөө заавал мөрдөх баримт бичиг болгож текст хэлбэрт оруулаад зургалтайгаа нийлүүлээд батлаагүй байхгүй. Тэгээд батлаад ингээд нөгөө мэдээллийн сан юмдаа оруулаад тэг хүн болгонд мэт олгоод ингээд яг тэгсэн бол одоо мөрдөхгүй гэдэг тий мөрдөхгүй байна гэдэг ойлголт юм чинь ингээ өөрчлөгдөнө. За яг энэ бас л шууд ингээд яхад хэцүү асуудлууд их байгаа л та нөгөө ерөнхий төлөвлөгөөч Улаанбаатар хотын хувьд бол дараа нь мэдээж хэсэгчсэн төлөвлөлтүүд хийх ёстой. Тэгэл яалтчгүй нөгөө газрын асуудал чи яг ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэл 1-2 бити хил те хэдэн зуун мянган хүнтэй ярилцаж зөвшөлдөж хашаа ороог ингэж төлөвлөх ёстой болчоол ингээл ямар ингээл мөрөйлгал баахан хашаа юу зураалалтай нь шүү дээ. Тэгэл одоо тэр шат руугаа ороод уг нь хурдл заавал мөрдөх нөгөө баримт чи болгож батлах хэрэгтэй байна л да. Түүхэн дурсгалт барилга уламжиж ярьдаг те. Яг ямар барилгыг түүхэн дурсгалт барилга гэж үзүүл зүг юм. Одоо жишээ нь хамгийн ихнийх нь хэлэх юм уу? Эсвэл хамгийн их дурсамж хүнд үл тестийн хэлэх юм уу? Эсвэл хамгийн их ур
дүү шаардсан барилгыг хийх юм уу? Тэ. За юу тэлэр яг Улаанбаатар хотод байгаа яг түүхэн дурсгалт барилгууд гэвэл одоо нураагдах магадaltaй барилгууд гэвэл алийг нэрлэх үү? Яг нөгөө яг жагсаалтууд бол гарсан мэдээ дэлхийн үеийг хамгаалахын юун дээр ч гэлээ байдаг юм. Одоо тэгээд нэг драмын театр, дөрийн театр одоо үндэсний музейг буулгаад оронд нь шинээр барина гэж юм. Одоо энэ асуудал дээр чинь байр суурь. Гэхдээ ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллагын угаасаа нэг тодорхойлт байгаа шүү дээ. World Heritage одоо архитектурын бүтээл гэдэг талаас нь ямар барилга байгууламжийг өвд бүртэг юм бэ гэдэг. Ингээд тодорхойлт гаргацсан ингээд шаардлагууд тавьсан юм байж байгаа шүү. Тэгэхээр түүхэн дурсгалт гэхээр чинь мэдээж за хамгийн удаан хамгийн өгшин яаж байгаа барилга бол аль хамгийн олон түүхийг л хадгалсан байгаа шүү дээ. Тэр өнцгөөс нь харуул мэдээж орж тараа хамгийн удаан явж байгаа шүү. Хэдийгээр 5-10 жилийн настай ч юм уу магадгүй байж байгаа ч гэсэн маш их түүх юмыг агуулсан юутай барилга боломж байж болно шүү дээ. Тэгэхээр энэ чинь ерөөсөө бид нар яг хуулиндаа өөрсдөө тодорхойлтоо яг зөв оруулаад тэрийг ерөөсөө хамгаалах энэ бол бас яах гүнхээр маш хурдан хэрэгжүүлж авч хийх ёстой асуудал. Үнэхээр байгаа нэг цөөхөн хитгэн үлдэж байгаа барилга байгууламж харьцангуй Европын орнуудыг бол хэдэн зуун жилийн түүхтэй юм, мянган жилийн түүхтэй юм байхгүй шүү дээ. Одоо энэ байгаа хитгэн юм маш хурдан хамгаалж уг нь хайлж авах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ерөөсөө хуулиндаа аль ямар одоо барилга байгууламжийг түүхэн дурсгалт гэж авч үзэх гэдэг юм тодорхойлох хэрэгтэй. Тэрийг сайн тодорхойлоогүй байхгүй. Тэгээд тэр юу гэдэг түүхийн ийм одоо зориулттай ашиглаж исэн тийм хүмүүс амьдарч исэн гэдэг юмуд нь мэдээж байх хэрэгтэй. Архитектурын бүтээл талаасаа тий одоо юу гэдэг архитектурын энэ шийдлийг одоо агуулсан энэ гэдэг талаасаа мэдээж орох хэрэгтэй. Тэрөөсөө энэ хамгаалах хэрэгтэй юм хурдан гаргаж авч хамгаалж байгаа хэдх юм хурдан авч үлдмээр байгаа харамсалтай. Дэлхий чи ингээд Европ те одоо чи Герман тэгээд ирэл та анх соёл шашны ялангуяа одоо холбогдлолтой барилга байгууламж юм нэгсэндээ сүм хийдэ барих цагаасаа эхлүүлээл барьж явахдаа л давхар тэнд нөгөө ашиглалт хамгаалтын баг хүмүүс гэж томилол арчлал явчихсан байхгүй. Ерөөсөө энэ бол дүү. Тэгжиж ашиглалт барилгын чинь тийм байхгүй. Одоо нөгөө ашиглалтын шаардлага хангахгүй нурх болчлоо гэд нэг мэрэгжлийн дүгнэлт гаргаад нурааж авчих гээд шүү дээ. Үгүй байхгүй энэ анханаас нь дунд нь барилгаж арчилж явах хэрэгтэй. Одоо юу гэдэг зүгээр нэг усан сан нэг худгийн тоосхон барилга бол өөр шүү дээ те. Зүгээр нэг юу гэдэг үйлдвэрийн барилга янз бүрийн юм бас. Гэхдээ үйлдвэрийг ч гэсэн тэнд түүхийн бас юм байж болно хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр улс өөрөө яг тэр бодлогынхаа юу хуулийнхаа яг тэр тодорхойлт юмыг тодорхой болгож гаргаад тэгэд мөрдүүл хамгийн дөрөнд явах хэрэгтэй. Энэ бол миний мэдхийн тийм ээ судалж исэн хуулиуд юунуудаас Германд ч маш чанга, Англид маш чанга, Австралид бас амар чанга. Ингээ штэ Австрал тэр итэл хэдийгээр энэ чиний хувийн өмч байсан ч тэ түүхийн дурсгалтай түүхийн юу юмаа гээл хилцэл чамтай зөвшөлдсөж чадахгүй л хүчээр аавна. Улс шийдэх юм бол тэр итэл чи ингэн тэр нөгөө эн чи ингээд эргээд нөгөө зооны кодтойгоо холбоотой. Нөгөө бүсчилт тэр чин бүр амар олон асуудлыг шийдэж байгаа байхгүй. Чи ингээд чиний амьдарч байгаа газар чи ингээд бүс чин те амар улаан хүрэн ингээд одоо юу юм ингээд унших юм бол энэ бол World Heritage-үнд орцсон байна гэвэл тэрэн дэхтэй дотроо ингээ аюул олон янз байгаа байхгүй. За heritage нь өөрөө те ямар хамгаалт юм бэ гэдэг нь маш олон янз. За нурааж болохгүй гэсэн нэг хэсэг байна. Харьцангуй гайгүй байх нь. За нураахгүй ч гэсэн би өөр юм хийж болохгүй байна. Тэгэнгүүт тэр итэл чи цонхоос олжлохгүй. Барилгынхаа өнгийг сольжлохгүй. Гэ бүр аюул хатуу явчихж байгаа байхгүй царай. Уг энэ чинь миний хувийн өмч шүү дээ. Гэтэ уучлаарай энэ бол манай хотын манай улсын түүх өнгө үзэмж. Таны барилга тийм хүн амьдарч байсан ийм юм хөөх болж байсан. Эсвэл энэ барилга түүхийн архитектурын энэ элементийн нэмийг хийжээс энийг бид нар дахин хийж чадахгүй.
гэдэг утгаараа үн зүйл анхны одоо яг тэр дуураймал юмыг бол хэзээ ч хүн хүлээж зөвшөөрөхгүй өнөөдрийн гэдэг утгаар нь ингээд шууд хамгаалтанд авчиж байгаа хгүй. Тэгээд уучлаарай би энийг одоо өөр юмар ингэмээр байна гэвэл нүүхэл асуудал яригдсан тэр үний хувьд. Энэ бол одоо яалтчгүй бидний хурдан шийдэх ёстой асуудал. Тэгээ хитгэн нэг түүхийн дурсгалтай нэг байгаа юм одоо устгах гал үзэл. Одоо чин дээр дөрийн театр, дараамын театр одоо үндэсний музей түүхийн дурсгалд барилга мөн ялч түүхийн дурсгалд барилга байхгүй. Тэр чинь архитектурын тэр хийц элементүүд тэр багнууд байна. Энийг хамгаалаад авч үлтгэл шүү дээ. Ашиглалтын юу засвар үйлчлэгээ хийх хэрэгтэй. Шинэ нис сонгосны бодлого шүтгэндэд баригдсан одоо тун утга ашиглалтын дээр тий. Яг хуу нэгд баригдсан. Гэхдээ зүгээр яг харахад шилжүүлсэн зүг гэж бодож байна уу? Байршлын хувьд одоо хоттой юу яхад хол байна уу, ойрхон байна уу тий. Тэгээд дээрээс нэхэд шинэ нис бодлогыг дагсан 100 мянган хүнтэй Air City-гээд хотод төлөвлөж байна. Энэ дээр яг байр суурь юу вэ? Яг 100 мянган хүнтэй хот төлөвлөнө гэдэг байна одоо жишээ нь онгоцны бодол орчин байх одоо яг төлөвлөлтийн тоо тэргээр хязгаарлагдаж байна гэдэг талаас нь ч юм уу хотоос онгоцны бодол явах тээгүүрийн асуудал ч гэдэг юм талаас нь онгоцны бодлыг би бол ингэж ойлгосон. Анх ягаад нүүлгэх ёстой шийдвэр нь гарсан гэхээр би бол тэрийг сайн мэдэхгүй. Ерөөсөө ингэж л ойлгосон. Бид нарт танилцуулж одоо зарсан юугаар одоогийн байгаа манайх чи бид нар ч ингээд нэг дөрвөн том уулын дунд те одоо ба буян тухайн нисохсны буудалд маань нөгөө том уурын онгоц юу хөөрж буухад маш хүндрэлтэй. Уртлаасаа бол угаасаа болдгүй юм байна. Өндөр болтой учраас ингэж тэгээ хойтлоосоо дандаа ингэж тойрж ийж бууж байгаа шүү дээ. Дандаа хөөрхтөө. Тэгээд энэс өшөө том онгоц тэгээд олон давтамжтай ингэж яхахлаар газар зүйн байршлын хувьд ерөөсөө зайлшгүй нүүлгэх шаардлагатай болохгүй байна гэсэн үндслээр л нүүлгэсэн гэж би ойлгосон. Тэгээд байршил сонголтын хувьд л одоо анх тэр газрыг сонгохдоо тэгжил танилцуулаад лсэн. Ингээд хоёр талаасаа ингээд өшгөө өндий чинь ийшээч буугаад энэ талаасаа ч ингээд яах боломжтой. Тэгээд одоо хотод хамгийн ойр хамгийн боломжтой газар нь л энэ байна. Зөвхөн онгоцны нөгөө хөөрх буух талаасаа. Тэгээд давхар нөгөө угаасаа онгоцны буудал бий болох учраас дагаад суурьшлын бүс бий болноо. Үгүдэл хот биш маркет энэ чинь ямар ч байсан хүн амьдрах ойр зургийн байх хэрэгтэй болно. Тэгэнгүүт нөгөө хот байгуулалтын одоо хот бий болох үндсэн гол шалгуур усны нөөц юу гэдэг үндснээс нараал тэнд бол бас юм боломжтой байгалийн юу газар байна гэж судалгаа хийгээл анх тэгжил танилцуулж сонгосон шүү дээ. Тэгэхээр яалтчгүй тэр газар л юм байлээ. Тэгэл 50 км-д ингээл яатсан. Тэгэл одоо мэдээж яг хүндрэлүүд нь дараагийн шийдвэр хүндрэлийг явахдаа шийдвэрлэх асуудал нь гарч ирж шүү дээ. Одоо тэгэхээр энэ хоёрын хооронд тээвэр нь яах юм? Тэ? Уг нь бол нийтийн тээвэр байх хэрэгтэй баг. Хурдан төрөгийн шугаа үйлчилдэг. За яг замын ингээд цай оруулчлаа. Тэгээд тэр төлөвлөлтийн хувьд бол бас одоо тэр анх даалгавар өгөхдөө бараг 100 мянган хүнтэйг өгсөн баг шүү. Тэр бол аюу буруу байхгүй. Чи яаж мэд заавал 100 мянга байх хэрэгтэй юм тий. Тэр шууган судалгаагаар гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Хүчнээ хүн ажиллах юм, хүчнээ хүн амьдрах юм. Тэгээд дагаад хөгжчих болцоо нь юу байх юм. Тэгээ миний мэдж байгаагаар бол анхны тэр даалгаврыг боловсруулж яасан юмнаас эхлээл төлөвлөлтийн шийдэлч гэсэн тэр тоог нь өөрчлөг байхгүй. Уг нь бол магадгүй даалгаврыг анх боловсруулахдаа 100 мянга гэсэн байж болно тий. Гэхдээ яг тээзүү төлөвлөлт боловсруулсан тэр хүмүүс баг нь уучлаарай энд ийм байна, судалгаа ийм байна, 70 байна, 80 байна ч гэдэг юм уу. Тоо нь ягаад өөрчлөгдөөгүй юм яас гай. Өөрчлөгдөж болно шүү. Юу н өөрчлөгдөх ёстой. Тэр баригдаад эсвэл яг 100-д нь тааруулаад хийцэн юм уу? Тэгвэл тэр чинь болохгүй шүү дээ. Харилцаа нь өөрийнхөө тэр судалгаанд үндэслэж өгөх хэрэгтэй шүү дээ. Хотын гоо зүй гэж юу вэ? Улаанбаатар хотын гоо зүйн бодлого төлөвлөлт ямар байвчлаа мэдээж алдагдсан гэж хэлэх хэрэгтэй юм уу? Хэрвээ зүгээр алдахгүйгээр явъя гэвэл яг аль хэсгийн төлөвлөлт Улаанбаатар хотын гоо зүйг яг илэрхийлэх авч явах хэсэг байж болох уу? Аль хэсэг нь вэ? Одоо
Уг нь бол ийм юм байсан юм байлаа шүү дээ. Өмнө ингэж яриад байсан. Дэх нь үед сүүлүүд хийхэ болцсон хийгээгүй гэдэг байгаа юм. Нөгөө гудамж юуны дэлгээс зураг гэдэг. Барилга байгууламжийн одоо уг нь архитектур хөгжлийн даалгавар авахтаа өнгө юуг нь зааж өгдөг шүү дээ. Тэгээ яг хуу эн чинь нөгөө барилгын материал байгаа юундаа бас хамааралтай болчиход байна л д. Материал нь өөрөө бас жоохон чанар муутай, өнгө үзмж юм муутай ч гэдэг юм ингээд. Тэгээ тэр дэлгээс зураг гэж бол уг нь хийдэг байсан юм байлээ. Одоо сүүлийн үед ерөөсөө хийх болцсон юм шүү. Тэгэхээр за нөгөө хэсэгчсэн төлөвлөгөөгөөрөө те энэ гудамж энэ хэсгийн ерөнхий өнгө юу нь ийм юм байна. Барилгын давхар юу нь ийм юм байна энэ төр. Тэгэхээр нөгөө бүсчлэлийн нөгөө нэг код, зонинг код те төлөвлөгөө тэр заавал мөрдөх дүрм гэдэг байгаа юм дотор чинь бас ингээд тэрний уг нь орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө барилга байгууламжийн барилгын зураг төсөл эхлэхдээ л тэр мэдээллийн сангаас тэр бүх мэдээлэл аваад за би ингээд энэ барилгыг зурах юм бол те тетэн давхар байх юм байна. Дээвэр нь тийм байх юм байна. Тэгээд өнгө одоо цохилтолгоо ер нь ерөнхийдөө ийм байх юм байна гээл тэр юм нь ерөнхийдөө тэр газар ашиглалтын төлөвлөгөөнд дотор ч нь л ерөнхийдөө бүгд орчих хэвээр байлаа. Орчиж байгаа юм. Ингээ бос тусын жишээ хараад. Тэгэл тэндээс үндсэндээ би нөгөө архитектор хүн бол ингээ тэндээс үндсэндээ даалгавраа бараг аваад тэгэл барилгынхаа загвар дизайныг босуулчих жоохгүй. Одоо юу гэдэг аль хэсэг юм уу гэхээр одоо бас сайн мэдгүй юу гэж хэлэх хэрэгтэй. Бүгд л хаанч очил өөр өөрийн гэсэн уг нэг шийдэлтэй тий гоё юутай байх хэрэгтэй байх л та. Тэгэл тэр чинь бол яг уран дизайны хийх хэсэг байгаа. Тий залуучуудын ингээд хэсэг юм нь одоо мэдээж ямар өнгө үзэмжтэй байх хэрэгтэй тий төр захиргааны байгууллага хэсэг мэдээж тий өнгө бодог шийдлийн хувьд давхрын хувьд ямар байх хэрэгтэй юм. Тэр бол яг дизайны яг шийдэх ёстой асуудал уран дизайн руу бол. Монгол маягийн хот төлөвлөлт гэж байх хэрэгтэй. Одоо жишээ нь Улаанбаатар хотыг бол хүрээ төлөвлөлттэй гэж ярьж байна. Одоо ер нь бусад сууршил, сум одоо аймагуудын хотуудын төлөвлөлт заавал хүрээ хэлбэрийн байх ёстой юу? Эсвэл байх ёстой гэж байвал зүгээр үү? Энэ манай онцлог үү? Эсвэл одоо энэ зүгээр л Улаанбаатар хотын дүүс түүхийг л тэгээд тайлбарлаж тэгж харагдаж байгаа. Бусад одоо хотуудыг заавал тэгж шаардлагагүй гэж үздэг юм уу? Тэр талаар ямар байр суурьтай? Эсвэл онцлог байх ёстой юу? Онцлог байвал гоё шүү дээ. Би бол тэгж боддог. Онцлогтой байх хэрэгтэй. Тэгэл аль болох нүгтийн гоё гэр шиг ингээл олон гоё барилга байгууламж байвал тэр чинь аюугаа онцлог болно шүү. Түүх болно яваа да. Ямаут аль жуулчлал татна. Тийм л ах гоё өөрийн гэсэн төрхтэй түүхийн одоо яг Монгол маягийн хэв юу гэхээр гэрэл санаанд ордог. Гэрэл юу санаанд ороод байна л да. Мэдээж тийм гоё өөрийн гэсэн нэг өнгө төрх юутай байх хэрэгтэй. Яалтчгүй. Тэр хүрээ маягийн төлөвлөлт гэхээр эн чинь хот агуулгын одоо нэг үндсэн нэг хитгэн төлөвлөлтийн нэг үндсэн хитгэн нэг элементүүд байна шүү дээ. Одоо нөгөө төлөвлөлтөөрчүүд ерөнхийдөө нөгөө хөдөлгөөнийг л гол зохицуулж байгаа шүү дээ тий. Үнэ ингэж. Тэгэхээр нөгөө нэг центртэй хоттой эсвэл ингээ хэд хэдэнтэй центртэй эсвэл нөгөө одоо зигзаг тий. Тэгэл Европын хотуудын нөгөө нэг энэ шийдэл юунуудыг харуул тийм байгаа шүү дээ. Парис хот гэх чинь ингээд яг ингээд төвдөө ингээд тол үтэй. Тэгэл ингээд тал тийшээ тарсууд яг нааш ингээд юунуудтай байдаг ч юм уу. Нью-Йорк бол ингээд яг ингээд зигзаг болцсон тий. Тэгэхээр хүрээ маягийн юу гэдэг төлөвлөлт бидний суушиж хуучин бол яг нөгөө ганц том хийдтэй тэр нь ингээд дундаа тэгээд дараа нь ингээд баг юунуудтай чинь бол нөгөө нэг төвтэй хот болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ нэг төвтэй хот юу бол тодорхой хэмжээний нэгтрал тодорхой хэмжээний хүнтэй юунд л одоо энэ шийдэл бол ажиллана тий. Хүн ихсэх юм бол энэ бол би бол одоо бол тэр бол зохисгүй шийдэл байхгүй. Тэгэхээр нэг бол тийм тэгэхээр цэвэрлэлтэй сааруулахын тулд дараагийн юм тэгвэл одоо Улаанбаатар хот яг л тийм шийдэлтэй болчиход байгаа байхгүй. Бүх юм нэгэ хөрөөгөө орж буцаж гараад ингээд. Гэхдээ яг ганц гол асуудал нь нөгөө холбосон юу артериал шугам юмнууд нь байхгүй учраас гацчихад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тийм зигзаг юутай байх юм эсвэл нөгөө нэг шугам бас төлөвлөлт байдаг те хамгийн нэгтлийн нэг уртлын хэсэг нь ингээл өндөр тэгэл наам дунд ингээл хоошоо ажиллаж тийм үйлдвэрийн болдог ч юм уу гэдэг ингээд. Тэгэхээр зүгээр энэ
үндсэн нөгөө шийдлийн юг сонгохдоо би болохоор тэр Хуамын нөгөө тоо нэгтэршил юунд нь хамааруулж гой зөв юуг нь шийдэх хэрэгтэй болов сонгох хэрэгтэй болов гэж боддог л та. Сүүлийн үед энэ гадаадын ирэг дээр, мэрэгчлэнүүдээр, гадаадын байгууллагуудаар хот төлөвлөлтийн тэр байтугай бүр бодлогын баримт жижигийг гүйцэтгүүлэх, хийлгэх энэ төр хандлага нэлээд газар аваад байна шүү дээ. Энэ тал дээр яг юу гэж бодсон? Тэд нэр за зарим хүмүүсийн байр суурь бол одоо мөнгөний аваад одоо манай захиалгад тааруулаад хариу гаргаад өгчдөг. Тэ? Одоо юу хүсэж чинь тэрэгдэн тааруулаад өгчдөг. Зарим нь бол нэг өндөр үнэтэй эксперт одоо авчираад одоо нэг зардлын дийлэн үсгийг аваа явчих чинь гэж ярьж байна. Зарим нь болохоор нэг олон улсын байгууллага эксперт гингүүт яг цагаан бодлоод ирэхээр нөгөө нэг ялгаагүй манай нөгөө хөгжиж байгаа орнуудын одоо мэрэгчлүүд ирчдэг гэдэг нэг зарим яриад. Энэ тал дээр яг ямар байр суурьтай вэ? Яг гадаадын мэрэгчлэн байгууллага дотоодын яг ямар хойролтоор хамтарч ажиллавал зүг болох байх гэж хаалж байна. Харин бид нар чи яг ингээд нэлээд би ч одоо яг нэлээд л хамт ажиллаа л байна л да. Ингээд яамд нөгөө захиалагч болоод одоо бол би жишээ нь яг өөрөө зөвлөх болчоод нөгөө нөхдүүдтэй ч хамт бол баг орж ирээл. Тэгэхээр энэ бол бас би бол айл талаас нь хараад байгаа. Нөгөө өмнө нөгөө захиалагч талд засгийн газар яамд ингээд ажиллаж байсан учраас бидний хүлээлт тэр хүмүүсээс юуг нь авах ёстой юм. Аль хүртэл тэр хүмүүс оролцох ёстой юм. Тэ ингээд гарч ирэх эцсийн нөгөө бүтээгдэхүүн баримт бичиг нь юу байвал бидэнд хэрэгтэй гэдэг юм ин бас сайн одоо ойлгоцсон гэх юм уу байгаа учраас одоо бол би тэд нартай хамтарч ажиллахдаа арай бас нэг тэр талаас нь хараад ингээд яваад байгаа. Уг нь бол нэг багийн хүмүүстэй захиалагч нь засгийн газар ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр яг нөгөө саяны чиний ярьснаар ажилуулах хэрэгтэй юу гэвэл ажилуулах хэрэгтэй. Хамтарч ажиллах хэрэгтэй. Мэдээж ганцаараа биш угаасаа чадахгүй. Орж ирээд нөгөө Монголын нөхцөл байдал, хуулийн эрх зүйн орчин юм чинь ойлгох хэрэгтэй, танилцах хэрэгтэй. Тийм учраас хамтарч л явна. Угаасаа дангаараа юм яаж болох баа. Тэгээд юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр л одоо аль хүртэл ажилуул бидэнд илүү үр дүнтэй юм бэ? Тэгвэл би тэр хүнд нөгөө төлөх цалин илүү бодиттой одоо юу байх юм бэ? Хамгийн гол нь ерөөсөө үр дүн яг нөгөө түрүү ярьж байгаа тэр эцсийн ингээд болчлоо май гэдээ өгж байгаа юм нь л бид нар шууд үргэлжлүүлээд 100% ашиглах боломжтой л материал байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зүгээр нэг урьдчилсан нэг тезүү судалгаа юм хийгээл тийм үү? Танах ийм байна. Биднэрт бол ингэж явсан туршлага байдаг. Тэгэл гисхийг л орхиол явуул эн чинь яг нөгөө нэг хэрэггүй цаас болж үлдчихэд байгаа. Тэгээд хамт байх ёстой гол шалтгаан нь болохоор хамт сууж агаад тэгээ би бол одоо ингэж хэлэх гээд байхгүй. Судлаад хийчлээ, хамт хийчлээ. Чи те манай нөхцөл байдал ийм шүү. Тэр хүнд ингээ сайн ойлгуулчлаа. За энийг шийдвэрлэх арга зам нь би бол ингэж бодож байна. Чамд та нарт ямар туршлага байна? Ингээ нийлүүлээд яг деталь нь эцсийн ингээ үг нь окей. Хэдүүлээ хуулиа ингэж шинжлэх ёстой байна. Эдгээр ингэж шинжилсэн юм байна. Яг ийм бохол маш тодорхой ийм санал ийм юмтай л үлдэх хэрэгтэй байна. Тэгэхээр бодлогын баримт шиг боловсруулахад оролцуулах хэрэггүй байх гэж гэдэг юм уу одоо юу гэдэг юм би тэр талаас нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Зүгээр нөгөө стратеги төлөв эсвэл мэдээж нууц-мууцын зэрэгэлтэй холбоотой олон улсын гадаад зэрэг армийн юм угаасаа оролцуулахгүй байх те хууль нь хориотой байх. Тэрнээс хатааголтын баримт бичиг юуны хувьд одоо юу гэдэг үндэсний аюулгүй байдал стратеги төлөвлөгөө гэдэг тал руу нь тодорхой эсвэл бас хэсэг лимиттэй байж болох юм. Тэрнээс зүгээр дүрм журам ингээ хэрэгжүүлэх арга зам аргачлал гэдэг юм руу нь бол тал дээр нь бол мэдээж тэднээс туршлагын сонсоод юм авах юм авчих хэрэгтэй баг. Тэрний бүр дараагийн шатнд одоо юу гэдэг архитектур төлөвлөлтөнд бол бүр нээлттэй байх хэрэгтэй тий. Уралддаг байх хэрэгтэй. Энд чинь уран бүтээл шүү дээ. Хэн дуртай нь архитектур төлөвлөлтийг бол тий мэдээж тэд нар манай хөрс юунд зөгцсөн таарсан юм хийх ёстой.
Тэр бол бүр би бол нээлттэй авах хэрэгтэй. Тэгжиж манай одоо салбарын юу архитектурууд ч гэсэн чадхан сайжрах, хөгжих байх л гэж бодож байна л да. Улаанбаатартыг яаж богино хурдан хугацаанд ногоон болгох вэ? Хүн болго оролцох хэрэгтэй. Ерөөс тий. Иргэдийг маш оролцуулах хэрэгтэй. Өөр янз маш олон хүний гар олон хүн яаж ажил ногоон бол. Тэрийг мэдээж менежментээр зөв зохицуулах хэрэгтэй. Тодорхой хэмжээний мөнгө ер нь мөнгө болж өгвөл төсөв юуг сайн шийдэж өгөх хэрэгтэй. Тэгээд иргэд өөрсдөө ч гэсэн төсөв юу гаргаад сайн оролцох хэрэгтэй. Тэгэхээр тэр сэтгэхгүй тэр майндыг тэр юг бий болгох хэрэгтэй. Тэрийг тэгэхээр ер нь бас хот төлөвлөх хот байгуулалтын салбарын хүн бас хийж бол. Гэхдээ хот байгуулчаар нь тэгэхээр яг ийм болж байгаа байхгүй юу? Чи ингээ хот байгуулалтаар яваад сураад төгсгөл рүү те тээвэрлүүн ч юм уу эсвэл нийгмийн асуудал руу нь илүү ч юм уу те эсвэл юусоо эдийн засаг тал руу ч юм уу ингээд мэрэгшээд судалгаагаа хийгээд явж болж байгаа байхгүй. Тэр нь ч юусоо айгүй том салбарыг хамарч ярьж байгаа байхгүй. Эсвэл нөгөө бүр зөвхөн хотын засаглалаар ч юм уу те urban governance-аар ч юм ингээ явж байгаа. Тэгэхээр нийгмийн сал руу илүү битлэхүй ажилланаа гэд ингээд явбал ерөөсөө нөгөө иргэдийг урайлдаг, яадаг, янз бүрийн яадаг одоо тим аягуулсан амжилттай яасан хүмүүсийн туршлага юм зөндөө өгдөг шүү дээ. Одоо манад Монголд аягуулсан жишээ байна. Одоо тэр дундуу аймгийн тэр 3 сайхан гэж сумынхан одоо маш сайн юутай болцсон. Тэр сэтгэхгүй юу ерөөсөө маш сайн өөрчлөгдсөн. Чинь 3-4 жилийн процесс байна л да. Тэр үед тэр тухайн үед нөгөө нутгийн зүйл болсон тэр нэг залуучвал сумаа хөгжүүл ингээл яриад хэлцэл яваалс. Одоо ингээд чи ингээд очих юм бол ерөөсөө өөрсдийнхөө юугаар хинч хэлэхгүй настай хүн тэнд ажиллаж байна. Ямар ч цалин мөнгө авахгүй. Ерөөсөө тэр өөрсдийнхөө бий болгосон байгуулсан тэр модыг зүлэг тэр төглийг зүлгийг усалж байна. Бүгд оролцож байна. Бүгд гараад тодорхой нэг цаг үед сая жишээ нь ингээл юугаар явж байгаа юм Facebook юугаар наадан боллоо дуслаа бөө хог шороо бүгд гарч ирэл олол хог шороогоо цэвэрлээл очоо ачиж байгаа. Тэгэхээр тийм нөгөө нийтийг хамарсан эн чинь бол нийтийн эзэмшлийн юм байдгийг олон нийт би зөвхөн нөгөө хувь хүн миний эзэмшлийн газар энэ хашаантал би яа гараад юу хийх нь одоо ханаад хамаагүй бусад нь их гэдэг ойлголтыг ерөөсөө өөрчлөхийн тулд бас нэг тодорхой хэмжээгээр ажиллах хэрэгтэй байхгүй. Тэр хүмүүсийн дээр сэтгэхгүй ажил яахын тулд нийгмийн идэвхтэй оролцоог бий болгох чиглэл рүү бид нар бол маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ бүгд оролцоод идэвхтэй юутай болчвол сайхан ногоон болгож болно шүү дээ. Тэр 3 сайхан сумынхан бол бүр тэр төл говьдтэй байнга нөгөө элс шуурчдаг ямар ч харж юу байхгүй бүр зориуд хар шороо авчираад 40 олон биш үү хар шороо авчираад зүлэг тариад одоо бол маш гой зүлэг мүлэгтэй аюу хот болсон байгаа шүү дээ. Хүмүүс болгон сонирхоод одоо баг очиж үзээл уулзаал хамгийн гол нь тэнд ерөөсөө тэр иргэдийн хандлагыг өөрчилж чадсан гэж байна. Тэгэл тийм болчих хэрэгтэй л аа. Улаанбаатар ер нь зөвхөн хотын гамшигын эрсдлийн бодлого гэж юу гэлж байна. Улаанбаатар хот бол жишээ нь эрсдлийн хэр оновчтой бодлоготой бол гамшигын эрсдлийн тал дээр тийм бодлого байхгүй хаа баг гамшигын яг энэ чинь манай нөгөө онцгой байдлын газар их оролцоотой юм байлаа л та. Бараг тэднийг хариуцдаг баг. Мэдээж гамшигын эсрэг тэр бодлогоо гаргахын тулд мэдээж бүгд л оролцох байх л ерөнхийдөө хөмөлгөө тий. Дэд үтцийн бүх юмуд манад би сайн мэдэхгүй байна. Тэр тийм тодорхой яатсан бодлого юм байхгүй хаа хэцүү шттэ. Одоо чи гамшигын эсрэг гал гарлаа гэхэд л тий маш хүнд хэцүү байгаа шүү дээ. Тэгэл үер болоод угаасаа жоохон бороо ороод дотоор нэг ус болоо л байна. Тэгэхээр яг юм хийж шагал байлгүй дээ. Би одоо бас яг одоо жишээ нь иргэн хүнийхээ хувьд Улаанбаатарт жишээ нь гамшиг боллоо гэвэл яг ямар үйлдэл хийх байх гэж төсөөлж байна. Хийн гэж одоо тооцож байна. Иргэн хүнийхээ хувьд те. Гэхдээ одоо мэдээж ууг нь бол тэр гамшигын эсрэг тэр бодлого тэр тэгээд сургалт тэгээд
тэр юмнууд нь бүгд тодорхой гэсэн бол би юу хийх ёстойгоо сайн мэдэх ёстой. Яг одоогонд ер нь бол минь надад төсөл юу байна л да. Яг бус улсын юм гэдэг юм ихтэй. Одоо нийтлэг манай нийт иргэд хотын юу гэдэг хүмүүс бол тэр болгон сайн мэдгүй байх. Саяхан яг хөө гэхдээ нэг сургалт хийлээ шүү дээ улс орон дээр тий. Гамшигын эсрэг сургалт юу гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь энэ олон нийтийн нөгөө нэг төв том талбай тий ногоон байгууламж юуг яагаад хот дотор олноор нь байгуулах хэвтэй тий өндөр барилгуудтай ингэж байдаг ч гэсэн яагаад энэ барилгагүй хэсэг ногоон байгууламж ингээд том талбай юмнууд байх хэвтэй юм. Аж яг ногоон байгууламж бол нэг талаараа нөгөө нэг амрах ялах тий орчин гэхээсээ илүү бас нөгөө талдаа энэ яг нөгөө гамшигын эсрэг хорогдох байр штэ газар хөдлөхөд тэр очиж явах хэрэгтэй шүү дээ бүгд те барилга юмсах. Тэгэхээр Японд бол хийдэмэл л дээ яг ингээд тэрийн иргэдэнд бас маш сайн мэддэг. Одоо яг тэр гамшигын эсрэг тэр төлөвлөгөөч юм байна. Энд чинь хот байгуулалтынхаа бодлоготой уялдж гин, хот төлөвлөлттэйгээ уялдж гин. Ерөөсөө нөгөө төлөвлөгч чинь урбан дизайнер чинь төлөвлөлтөө гаргахтаа тэр нэгтаршил тэр өндөр барилга бүх юмтайгаа хараад уялдуулаад магадгүй нөгөө онцгой байдлаасаа санал аваад юм аягаал тэр ногоон байгууламжийг чинь зайлшгүй төлөвлөж байгаа байхгүй. Эсвэл зүгээр төв талбайч гэдэг юм тий. Тэгэхээр би бол чинь гамшиг боллоо за ямар гамшиг вэ гэдэг юм бол гадар хөдлөлт гэх юм бол би мэдээж тэр барилга байгууламжаас холхон төв талбар бол гүөх хэрэгтэй байхгүй. Энийг одоо хэрэг манай иргэд мэдж байгаа бол бас хэлж мэдэхгүй хэлэхэд хэцүү л. Саяны сургалтаар уг нь гол өгөх ёстой мессеж нь бол тэр байсан тий. Тэгэхээр тэрийг одоо хэр их хүн хүлээж авч хэр үр дүнтэй болсон юм бол сургалт нь. За их баярлалаа. Ерөнхийдөө ярилцлагын асуултууд дуусч байна. Яг энэ мэтлэн энэ ярилцлагад оролцоо гэж одоо санал болгох 2-3 хүнийг нэрлэл гэвэл ямар хүмүүс байж байна? Яг гоо тэгэхээр ийм юм байна. Би бас ингээд энэ салбарын сүүл үед нэлээ ингээд аюу сэтгэл гаргаад гэдэг юм уу сонирхоод ингээд хичээгээд ингээд аюу их ажиллаж байна. Тэгээд янз бүрийн хүмүүстэй салбарынхаа олон хүмүүстэй би ингээд уулзж байгаа тийм. Тэгэхээр одоо түрүүн ингээд ярьсан манай салбарын бидний өмнөх үеийнхэн бол батаагалт гэхээр жишээ нь ингээд газар зохион байгуулагч нар нэг тал болчоол нөгөө архитекторууд нь ингээд төлөвлөгч гэдэг үндснээс нэг тал болчоол. Тэгээ энэ хүмүүс чинь ингээд ерөөсөө нээлж өгөхгүй яаж өгөх юм байдлаа ажиглагдаад байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол би бол энэ салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Гэхдээ тэрийг дөрвтойхон хийх хэрэгтэй байна тий. Түрүү хэлээд байна. Хуйлаа ганц хоёр ингээд нэг заалт биш. Томоохон шиг ингээд өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээ би ингээд нэг янз бүрийн хүмүүстэй уулзаад ингээд ярилцаад ингээд яваад байгаа. Тэгэхээр за тэр хуучныг хэлэх нь одоо хаашаа тэр хүмүүс бол мэдээж хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднээс бид нар туршлагыг аав. Тэгээ ингээд хамт суугаад ямар гарц гаргалгаа яах юм бэ гэдэг юм шийдэх хэрэгтэй. За шин залуу боловсон хүчин ч гэсэн бас хамт ажиллах хэрэгтэй. Шинэлэг санаа ингээд юунууд оруулах хэрэгтэй. Гэхдээ тэн дээр нэг юм ажил анзаарагдаад байгаа. Харьцангуй сүүл үед хот байгуулалтыг сонирхоод мастер хийсэн, юу сурсан гадаадад төгссөн залуучууд бас нэлээд болчихж нэлээд хэдэн хүмүүстэй уулзч үзлээ. Гэхдээ тэд нар болохоор би зүгээр юу гэж харж байна гэхээр нөгөө Монголд яг ингээд ажилласан туршлага яг юу н харьцангуй бага байгаа учраас яг одоо ингээ хаант суугаад одоо яг бид нар хуулиа ингэж өөрчлөх хэрэгтэй байна. Тэ? Ийм юм яашгүй ингэж ингээ суухлаар бас яг оролцоон төдийлөл сайн болохгүй байна. Сайн яж чадахгүй байгаа. Тэгэхээр ингээд Монголынхоо ингээд ажлыг туршлага юуг ингээд мэдсэн ингээ ойлгочоод тэгээд ингээд бас гадны ингээд нэг жоохон сурал боловсрал юуг ингээ яатсан хүмүүс аль болох нийлээд ингээ хамтраад суух юм бол би бол маш сайн юу өөрчлөлт хийж чадах нэ л гэж бодол байна л да. Яг шууд одоо тэр энэ хүн гэхээр одоо туяа ихч бас яавал нэлээд сонирхолтой хэлж магадгүй тий юу яжсэн өөр
Энэ нөгөө за би одоо нэрийг мартчихад байна. Тийм магадгүй зүгээр ах хот төлөвлөж гэдэг чинь зөвхөн архитектор биш шүү дээ. Архитектор биш одоо таньдаг тийм хүмүүсээс санал болгох хүн шиг. Магадгүй гадаадын мэргэжилтэн бас байж болох юм. Гадаад гэхээр яг нөө хэлний асуудал англи дээр ажиллах хийх дээр асуудал гарах бол. Тий. Тэгэхээр гадны хүн гэхээр бас л нэг сайн үр дүнтэй байх болов уу тий. Магадгүй гадны тэгтээ Монголд нэлээд хэдэн жил ажилласан хүн байвал бас үгүйсэхгүй юм тий. Ойлгочоод ийм ажиглалаа инглээ тэглээгээд хэлж болох юм. Тэр нөгөө тэгтээ явцсан гэсэн тэр гадны хүн гэхээр би бас нэг сайн олон хүн таних. Тэр Archetype гэдэг компани англи захирал уг нь ирээд нэлээд хэдэн жил ажилласан. Тэгтээ саяхан болоод буцсан гэх шүү бас. Би нөгөө тэр нэг хүний ярилцлагыг уншиж байсан. Тэр Mad Urban Design лөө MAD гэдэг зургийн бас нэг судалгаа гэхдээ илүү хийх юм билээ. Тэр нөхөр болохоор үйл хөдлөлт руугаа илүү судалгаа хийдэг. Тийм угаасаа нөгөө үндсэн мэрэгжлүүтэй мэлээ property руу. Зөв тэрний би нэг тэр ярилцлагыг уншсан. Яг бас их сонирхолтой юмнууд ярьсан байлаа. Магадгүй тэр хүнтэй ярилцвал янз бүрийн сонирхолтой юу гарч магадгүй болоод харин тэр хүн тэгэхээр энд бас нэг хэдэн жил ажилласан байгаа байхгүй ажил амьдэрсэн. Тэр тийм хүмүүс толгойд орж ирээд байна да. Тэгээ дараа нь бодож явж итэл нэг хүн санаанд орвол бидний тгий дахиад тэр хүн тэр инх болтол хэмэлээ би нэг хэсэг нэлээд хамт ярилцаж суусан юм тэр ах бас би нэрийн санаад чамд юуг нөхч. Мань хүн бас нэлээд сонирхолтой бас яг энэ шийдлийн юмнууд нэлээд бас ярьж магадгүй юм бэл ярьж байгаа юм бэл ярих юм бэл. За ингээд хамгийн сүүлийн асуултыг бид нар асуугаагүй ярмаар бодогдсон одоо энэ зүйлийг бас дотор асуугаагүй орхитуулсан байна гэсэн зүйлийг бид нарт хэлээж одоо сүүлийн асуултыг өөрт нь үлдээ гэж хэлсэн. Одоо ер нь баг л бүгдийг л сайн ярьлаа да тий. Тэгээ нөгөө түрүү нөгөө хоёулаа ирэмблүүлгээд ярьсан шүү дээ. Би одоо нэг яг л ийм л ажил хийгээл яваад байна л да. Энэ сумын шинжилэл гэдэг нэг хідэн төсөл ажлууд эхлүүлсэн ингээ явж байна. За ингээд тэр нэг ADB-ийн нэг төслийн хүрээнд нэг хууль эрх зүйн орчинд нэг сайн юм яачих юмсан юм хийх юмсан гэдэг ингээд яваад байгаа. Тэгээд нөгөө ирэмблэхийнсэн гэдэг би нэг боловсрал гэсэн шүү дээ. Тэр боловсролын системийн юм руу л одоо хэн нэг нь одоо яаж сайн юм орчл хиймээр л. Яг нөгөө яамд багт бол би уг нь ингээд өөрчлөлт ингэсэн гэл яриад уг нь бодол явж исэн те. Тэрийг л бүрэг гартаж барьж аваад сургалтын систем юмыг өөрчлөн гэдэг бас нэг тийм хурдч бас их судалгаа янз бүрийн сайн юм хийх хэрэгтэй баг. Тэрнэр бол яаралтай урд ормоор л байгаа юм. Хотоолтын одоо салбарынхаа тий боловсруучны бэлтгэх юм дээр л анхаарч сандлгүй ажиллах хэрэгтэй л байна. Магадгүй хэн нэг нь хийж л бодцсон ч бас байж л байгаа хэрэг. Тэр үнийг олж олцох хэрэгтэй. Нэг хамтран ингээл ажил болгочлол юм хийх хэрэгтэй байна. За ингээд цаг зав гаргаж бидний асуултанд хариулж ярьцлаа гэсэнд их баярлалаа. Цааш тэр ажил уран бүтээл за ялангуяа хот байгуулалт хот төлөлтийн талаар бодож сансан зүйл чинь одоо билээсээ бүтээсэй гэж ярая. За гэхээр за баярлалаа. Бас ярилцлага авсанд баярлалаа. Нэг салбарын юмчтай одоо цаашдаа хамт хийх юмнууд маш их гарах байх гэж бодож байна.